За сайн мэцгэнэ. Манай өнөөдрийн подкастыг сонсож байгаа та бүхэндээ баярлалаа. За тэгээд би шивэстэй гар дээр шивэстэй байгааг уучлаарай. Ер нь бол одоо энэ хийлэгдээ олон жил болж байгаа 2014 онд. Тэгээд өнөөдөр яг жоох ил гаргаас уучлаа. За өнөөдрийн яриа бол маш сонирхолтой яриа болно. За өнөөдрийн маань зочин бол одоо Христ итгэгч бизнес хийдэг. За тэр дундаа Cap Chicken гэдэг. Би бол одоо итгэгч биш байхасаа ч гэсэн одоо тэр фантами салбарт нь маш их ордог байсан. Тэгээд нэг авахаар айгүй тийм их ирдэг амар гоо амттай ирдэг те. Тиймээс болохоор ер нь айгүй орох дуртай тийм нэр хүнд айгүй сайтай газар байсан. Дээр Unleash гэдэг нөгөө ивент дээр очиод тэгээ одоо үүсгэн байгуулагчтай танилцлаа. Тэгээд тэр хүн бол одоо манай өнөөдрийн зочин Инх 50 байна. За тэгээ Инх 50 байхдаа баярлалаа. Манай өнөөдрийн одоо урилгыг хүлээн авч манай өнөөдрийн дугаарт оролцож байгаад. За баярлалаа. Тэгээд урилга өгсөн. Та бүгд баярлалаа. Мөн улс өнөөдөр үзгээр сонирхож байгаа ах тустаас баярлалаа. Тэгээд сайн ярилцдаг болох хаа. Тийм баха. За ер нь шууд одоо гол асуулт руу орё гэж бодож байна л да. За Христэд итгэгч бизнесмен хүн. За эхний асуулт. Та одоо Христэд итгэгч одоо юм зарчимтай байгаа шүү дээ. Тэгэнгүүт магадгүй хэрвээ зарчмаа эвдчих юм бол арай их мөнгө олох гэдэг ч юм уу. Тиймэрхүү үед байсан болов. За тэгэд ямар зарчмуудыг та баримталж байна? Хэрнүүд айгүй тийм хүнтэй ингээ харьцах дуртай. Хүүхдийг чинь хүүхд гэж харахгүй. Яг миний үйлчлэгч бүх хүнд үйлчлэн. Яг бол миний капчикны хамгийн нөгөө хүлээж авсан хүмүүс хүүхдүүд байхгүй. Хамгийн гол миний нөгөө хүсчээсэн баймаа. Тэгээ тийм хүүхдүүдэд ч маш гоё надад бутархаа мөнгө авчирж ирээл. Тэгэл тэгээ нэг 50 яхтай кофе чикнээс жаах удаа авч үзэж байгаа. Тэгээ эндээс л чинь нөгөө би бурхан талархал ерөөсөө. Тэгэд зарчим маань ерөөсөө юм байсан. Эхэнтэй бол шууд ашиг бодох хэвээртэй бол би юу ч тийм бодохгүй. Тэгээд хүүхдэд үйлчилж эхлээсээ өгье. Яг одоо миний сурцсан юм зэрэг байхгүй нөгөө. Та нараа өгвөл та нар хураах болно гэдэг те. Өг. Тэгээд сэтгэлээч өг тэгээд байгаа үйлчлэл хандлага зүрхсэлтэйч бас өгж байгаа сүлд нь хураах ажил нь ирнэ гэж би нэг тийм итгэл өмчлөлтөд явдیں۔ Одоо ч гэсэн бас те. Тухайд тэгээд тэр үед хүүхд чинь би шууд ярьчаа. Хүүхдэд Cap Chicken гэдэг хүүхдэд 11 12 онд ингээд ойлголт ингээд өгдөхөөр хүүхдэд цаас аянд усуун гэдээ бодохоор хүүхд бол ойлгоно. Ингээд болгоомжтой бариад энэ ус шүү гэх те. Тэнд нэгээд хуурай идэх юм ингээд байна гэдээ бодохоор хүүхд анзаарахгүй байж байгаад нь яачдаг юм л да. Арай гэж нэг суудаж авчирсан мөнгө авчраал гоё амттай байвал эргэж хараад явж байхдаа нэг алдчихна. Карнаас нь яагаад чинь дээрээ ч том хаяхтай тэр нь бол нөгөө мэдэхгүй байхгүй нөө хүүхд. Энэ яагаад унтчих гэдэг. За. Тэгээ иймэрхүү процесс дээр би бүр амар тийм бас ажиглаж тэг би чи хүнд юм зархаасаа гадаа бүр цаас аяхтайг нь бариулж сурах энэ бас давхар юм явагдаад байгаа юм байна шүү дээ тий соёл. Тэгээд энэ өндөр надад юу ятдаг гэдэг байгаа дотроос нь юу өгдөг байгаа хүүхд унаад хасгач чинь эргээд яах вэ? Би амар сонир бодол орж байгаа хөөр би буруутай болчих юм шиг тий. Тэгээд ингэж болохгүй шүү дээ. Одоо шууд дууд завчраал за битээ санаа за надад орчих. Ах наа тэгэхээр хийгээд өгье гээл. Ерөөсөө дандаа ингэж л үйлчилдэг гэсэн. Зөв. Тэгэл ерөөсөө тэнмээс үлдээ ингээд тухайн үедээ ингээд нөгөө ашиг бол зүгээр л энэ бол зүгээр 10 дахь асуудал юм байгийн. Тэгтээ зүгээр гоо таниулах гэдэг байгаа байхгүй юу? Хүмүүстээ өгч за ийм гоё солонгосын юм байдаг шүү. Дараалал нь бол шал өөр юм тий. Ашиг 10-т гэдэг чинь. Тий, би угаасаа тийм бизнесийн талаараа угаасаа ямар ч үгүй ирсэн юм чинь. Тэгээд зүгээр л гоё хүнд үйлчлээ. Тэгээд мэдүүлээ. Тэгээд сүлд орох хүмүүс надад энэ нь айгу сүлдээ эргэж зүв болсон байхгүй юу? Тийм байна. Тэгээд хүүхдүүд ах гişтэл ах гişнэр нь дараа нь ирдэг болно. Тэд нар ч одоо үнэн ч одоо хэрэглэгчэд тэгээ борлуулагчд болоод байгаа юм шиг баг тий ах гişтэй хэлж байгаа бол баг чинь тэгэл сүлдээ PR болсон юм шиг байна. Нэг ах чинь энэ айгу сайх гээл те. Тана маркетингийнхэн тий тэр хүүхдүүд болсон шүү дээ. Тэгээд байрныхаа ах нар нь ихтэй ингээд дагуулж ирэл тэгээд сүлдээ яа тэр аав ээж нь ирдэг болоод тэгээд эргүүд фэйсбүүкээр эн чинь ингээд юу болцсон юм аа. Нэг хэсэг бүүм болоод. Facebook-ээр бүүм болцсон юм уу те? Тий, нэг бас нэг үйлчлэгч эмэгтэй хийж сууж байгаад тэгээд энийг хүмдэж хүчиг ингээд энэ залуу ингээд хичээгээл яваад байна. Хэдүүлээ нэг жоохон яач яасан гэсэн шиг. Нэг залуу хичээгээд яваад байна гэдэг нь таныг анзаарсан гэсэн үг. Тий.
Та өөрөө тэгэхээр ер нь үйлчилдэг. Тий, нөгөө зөвлөсөөл хийгээл хааж үйлчлэл бүх нөгөө тэнд катарт чинь бүгд эргэлдээд байгаа хэрэг би чинь тэр эргэлдээд бүгд. Тэн байдал хүмүүстээс төвхтэй юм шиг сүлдө дасцсан. Тэгээд за яавал энэ залууг нэг бас ч тусалцуу гэдэг энэ байдал дээр хүрсэн юм шиг байна. Танаас би юм асууя л да. Одоо та өөрөө ингээд компанид одоо тэр өдөд бол ингээд хоошоо суугаад сайхан орлогоо олоод те команд даатгачих болно шүү дээ те. А гэтэл та өөрөө одоо үйлчлээд байгаа юм байна. Одоо тийм чинь ажиллаад байгаа юм байна. Зөв үү? Тий, яг нь одоо би нэг гүйцэтгэх захирал гэдэг те. Гэтэ нэр нь тийм боловч нөгөө чийл мэддэг шивдэ гэдэг ч тийм аа. Тэгээ санаа мөвгийн гэдэг шиг. Тэ эхнэр маань ерөөдөө голлож үйл ажиллагааг авч явж байгаа. За ерөөдөө өөрөө мэдгүй ямар нэгэн гол чухал асуудалтай бол хайлаа зөвлөдөд хамтаа ярилцаа явдаг. Тэгвэл одоо ингээд зарим хүмүүс бизнесээ жоон томруулахаар өөрөө нэг жоохон цагаан захтай болоо жоохон зайгаа авчдаг шүү дээ. Хин нэгэд даатгаад өргөчдөг. За тэгвэл та одоо яг байнга ингээд оролцоод хийгээд байгаа хүний хувьд тэр хүмүүс тэр одоо ажилласаа бизнесээ өөрөө холдчихж байгаа удирдахчид юу алдчихж байгаа бол ер нь би холдох гэсэн илүү их дотгошоо бас нөгөө орон зайруу би илүү орохыг хүсэж байдаг. Офисер бол би бол хаяа ордог гэсэн үг. Орж гараал. Тий. Ер нь бол нэг миний судлаач гэж байдгүй шүү дээ. За. Тий зүгээр л суух стосод нь мэрэгчлэлтэнгүүд нь байж идэг. Тэгээд би н орж гараал тэгээд хэрэгтэй тамаа мөнгө дараал тэгээд нэг иймэрхүү маягаар гол миний талбар нөгөө жолоочтой туслана. Тэгээд өдөрт мэд нэг юун дутагдж чинь яаж нэгдэг дээр илүү ингээд нэг эмээ өвөө шиг тэгэл эргэлдээл. Тэгээд эргэд ойр зүрээ жолоочтой тусалж явах юмнаа. Яг бол надад нөгөө аль нь өөрийгөө олох гээд байгаа байхгүй. Би ширeenаар суугаад ингээд байсан дээр эсвэл яг ингээд мах бэлтгэл тийм үү айгууд нарийн процессууд ингээд анхаарал тавиад ингээд кэрлээд яваадсан дээр үгэд минут бол энэ илүү дээрдэг. Сэтгэлд чинь аль нь илүү гоё гэдэг вэ? Зүгээр ингээд ороод байгаа тий. Ажиллаж исэн гоё. Тий. Яалч ингээд яг галтгоонаар ажиллаад байхгүй ч гэсэн тэрнээсээ чөлөөлөгч байгаа. Тэр нь тэгэхээр надад илүү хөндлөнгөөс гоё. Төв судлалд нэг ийм зүйл байна л да. Хүмүүс судалгаа хийсэн байгаа. Тэгээд таны одоо хамгийн гоё амьдралын хэм маяг юу бэ? Гэдэг. Таны одоо бүх юм таны хүснээр бол яаж амьдрах вэ гэсэн чинь ингээд орон бүрний хүмүүсийн хамгийн нийтлэг ингээд хүсдэг имиж бол халуун оронд, наргил модны дор хамок гэдэг дүүжин ороод шүү дээ. За. Дүүжин орон дээр ингээд коктейл ууж байгаа, хөдөн мөстэй коктейл ууж байгаа. Энэ бол бүх хүмүүсийн ингээд дэлхийд дахинд хамгийн нийтлэг байдаг юм гоё амьдралын дүр зураг гэж байгаа юм. Тэгсэн чинь ингээд тав тухыг бид нэр айгүй хүсдэг боловч яг үндэ тэр нь биелэхээр тав тухтай амьдарч байгаа хүмүүс амар аз жаргалгүй болдог гинэ. Яг тэгэхээр нөгөө өмнө хийдэг гэсэн чаленжтэй өөртөө хэрэгтэй юм шиг санагдахаа болоод тэгээ тав тухын бүс нь агшаад тэгээ сүултээ ингээд тархин айгүй идэвхгүй болоод залхуу болоод ингээд яг ингээд утга учир зориг таск хайхаа болоод эхлэхэр хүн одоо таашаал хайж эхэлт юм байна. Тэгээд янз бүрийн таашаалуудад автаад ингээд буцаад аз жаргалгүй болж эхэлдэг. Тэр нөгөө яг таашаалд автахаар аз жаргалгүй болно гэсэн санагдаж магадгүй. Магадгүй архиугаад байдаг болохоор тэгээ уухаас таашаал аваад байдаг болохоор магадгүй 2 сарын дараа гэхэд өөртөө амар аз жаргалгүй болчих واخгүй. Эсвэл видео тоглоомд онтлоо гэхэд яг амьдралын утга учиртай зүйлсээ хийх цагаа алдаад эхэлж байгаа واخгүй. Гэх мэтэр нөгөө таашаал хайгаад Виктор Франклин бас нэг үг гэдэг. Хүн амьдралаас утга олж чадахгүй үедээ таашаал дотор хорогдож амьдардаг. Тэгэхээр таны хэлж байгаа яг энэ сэтгэл судлалын талаас бас яг юм би дэмжиж байгаа юм л да. Би өөрөө бас амьдралдаа 7 хоногт нэг 4 цаг л ажилладаг болох юмсан. Нэг тийм ном уншижсэн. Тэгээ яг боломжтой болов гэж бодож байсан. Яг тийм төвшөнд хүрсэн л дээ. Яг нэг онлайнаар 4 цаг л ажилладаг. Тэгээ тэр нь яг дунджаас нэг чүчүүдийн дээгүр ч юм уу. Эсвэл заримдаа яг үеээс хамаарад өөрөлдөө дунджаас таяа доошоо болдог ч юм уу. Тэгээ яг бүтэн ажил хийж байгаа юм шиг амьдраад байсан. Тэгээд тэр нь сүулдэ таалагдах болчихсон. Одоо манай ажид хаяа бүгдээрээ саунд сууя гэдэг ч юм уу. Бүгдээрээ ийшээ явж агаарт гарыг. Надад ерөөсөө амралтын үйл ажиллагаа их ерөөсөө таалагддаг. Яг л амралт ихтэй байгаа байхгүй. Тэнгүүд яг тэр жилүүдэд яасан гэхээр тарих амар залхуу болсон. Өмнө хийж чаддаг байсан юм чадхаа болчихдаг. Бид одоо ингээд академик боловсрал эзэмшихийн тулд ингээд диплом бичээл тийм академик юм чи амар сайн хайдаг. Сүүлийн семестр чинь бүх хийсэн медальтай 100. Тэгээ нөө доод курс хүмүүсээ яаж ингэж хийдэм бэ ингээл те. Тэгэл нэг жил ингээл гадуур шал өөр ажил хийгээл нөгөө FM радиод ажиллаад комеди гээл ингэж явж байгаа л жилийн дараа тэмэрхэн их амар төсөрцөн байхгүй. Тэгвэл 4 жилийн дараа ингээд бүр төсөрцөн. Тэгээ би яг нэг их сургуульд багшлах ажил авсан. Тэгээд яг тэр үед ямар амар тийм тарих унтарсан байснаа ойлгосон.
буцаад яг нөгөө өмнө хийдэг гэсэн юм да хийгээл өмнө сурсан зүйлүүдээ яагаал тэгээ цагийн багш ажил те байнга лекцүүд бэлдээл хүүхдүүд заагаал тэнгүүд воо тэгээ тарих зүгээр унтарсан байсан юм шүү дээ. Тэгээ өмнө хийж чаддаг байсан юм амар хэцүү санагддаг болсон юм шүү дээ. Тэгэхээр явж таны яг энэ ажилдаа оролцсон хэвээрээ байх чинь амар зүг байгаад байгаа байхгүй. Тий. Би бас өөрийгөө бас тэгж бас унтарч буй одоо нэг яг өөр шиг ингэ бас зэвэрчихгүй юм болчих вэ гэдэг нь бас хичээд шүү дээ. Манай хүнээр эхнэр бол тэрийг бас хэлдэг байхгүй. Бас ч хойр гоё шүү те. Тэрэн дээр илүү ингэ тэнд болохгүй юм байгаа те. Эхнэр хүн чи илүү их нөгөө асуудал олж хараад байдаг. Би болохоор салбарууд орохоор за манайхаа яаж дажгүй гэлээ дажгүй гээл. За би юм байна гэл. Тэгэд бас энэ л дээр илүү бас жоо хойрог ханддаг тал байгаа. Тэгэд юу юм бэ? Ингэж оролцож байхдаа илүү бас дуртай. Тэгэд хажуугаар нөгөө ажлын хажуугаар намайг бас юу өргөдөг. Өөр юм старууддаг юм нэг өөр би ч нөгөө итгэлийн учраас илүү нөгөө чуулганы үйл ажил, үйлчлэл тэгээ нэг библи идэвхтэй илүү их бас их алдагдахгүй юм санагддаг. Бас их тэнцвэрээр авч хөгчдөг байхгүй. Тэгээ энийг харахтаа бол гэр бүлийн үнд бас их тэртэй харагддаг баг. Тэртэй харагдана. Яад тэгвэл нөгөө чиний хувьд ажилчин хэдвэртэйгээд ерөөсөө тийм байл та хүрдэг байхгүй. Тэгвэл тэр асуултыг танаас асууя л та. Та тэгвэл яг одоо яг подкастн дээр ирэн бэлтэй. Ажилчин нэгтүү, ихтгэлчин нэгтүү. Би болохоор ерөөсөө бүр эхлээд би нөгөө эзэн итгэсэн учраас тэгээ бизнесийг анх эзэн нөгөө энэ өгөөд тэгээ надад би сонголтойсэн шүү дээ. За Монголд очиод энэгээр хийх юм байна гэдээ итгээд тэг бүр яг энэгээр ингээд зүтгээд энэгээр хийх юм байна гэдэг нь юу гэлж байгаа. Тий. Солонгохдоо би нөгөө юу их вэ гэж эрс орлуулчихсан байхгүй эснээс асуугаад. Тэгээ чек нь олсон. Юу их мэдэхгүй байсан. Тэгээ шижаан дотор байдаг нэг зах дотор байдаг нэг ах гэр бүлийн хоёр. Миний амьдралыг мэдчихэж байгаа байхгүй. Нөгөө ах ямар ганцаар ирж исэн. Сүүлдээ эхнэртэй уулсан. Хоёлаа болсон, гуруулаа болсон, дөрөв хүүхдтэй болсон. Ингээд нэг конжилцсан нэг гэрэг бол яваад байдаг юм мэддэг учраас сүүлдээ нэг намайг явууллаа гэдэг тэгэхээр яанда та одоо тэгэл яаж амжирна гээ. Тэгээд бид нар нэг сүүлийн үед нэг энэ 8 гэдэг энэ их зүгээр ингээд нөгөө гэрүүдийг харахад би бас тэр бас бүтэхгүй байс гээд нэг самбар нугаа жимс зарах тэгснээ нэг өөрчлөгдөөл байгаа. Тэгээд сүүлдээ нэг чикен зарж байгаа юм байна. Тэгээд хоёр энийг сураад яв гинэ. Ямар хөөрхөн хүмүүс үү тий. Тэгээд Монголд цаач энэ айгуу зүгээр бол хүүхд дуртай. Тэгээд би за ямар шиг юм байд юм бол гэж бас нэг жоо сонирхоод тэгээд тэр нэг айгуу зүг болсон. Тэгээд над өгөөсөөр яг наашаа гэж байгаа өөр одоо надад тэнгэх мэдэхгүй юм. За энэ яг бурхны хүсэл юм уу байсан байна гэдэг итгээд тэгээд дагалдаж явсараад ажтайг хажуугаар. Тэгээд энэ чиг маань ерөөдөө бол төвчөндөө төөхөн юм байгаа байхгүй. Эхлүүлэх гэж бас жил хүлээгдсэн. Тэгээд эхний солонгост үлдээд бас би ч нэг хүүхдүүдтэйгээ Монголд ингээд байгаад ингээд хоёр талдаа нэг жоо энэ ажлаа эхлүүлэх гээд тэгээд бүр яаж босч ирсэн юм бэ? Одоо бас бодхоос заримдаа бас халшрамаар тэгээд тухайд бодгоороос чадчихлаа гэж бодохоор баярлмаар үгүй. Бурхны ивэл гэж юм бас байдаг л байна та. Би шууд нэг юм хэлчмээр байна. Тэгээд хүмүүс одоо ингээд 5 ингээд маш хүмүүсийн нүдэн дээр амжилттай юм харагдсан юм шиг байна. Тэгээд би бол нэг л зүйл хэлмээр байна. Хин намайг түлхэж байшаа гэж хэлмээр байна. Нэг тийм онгой байдаг байхгүй. За. Би бүр 20 жилийн өмнө Монгол пастор нэг онгой номлолын хажуугаар ярьжсэн би сонссон чи тэр нь бодогдоод бүр Батартай ус руу за энэ ус руу ингээд нэг цахаасан сэлд нөгөө цагаар гарч ирсэн хүнд нь би биенийхээ хэмжээдээ тэнцүүгээр алтаар биш хайн холлоо гэд хааны зарлаг гарын үгүй дуусаагүй байж тал нэг зал өсрөд орсон байна гинэ. Тэгэл хүү нөгөө хүмүүс залгадчихал тэгэл явж нөгөө зал нөгөө ирээдэн гадарсан чинь хүмүүс халаадчихал та яаж энэ амжилтанд хүрвэ? Та яаж энэ кап чекний 5 салттай болов гэд ажилтныг гаргаж шээсэн чи тэр залуу би нэг л зүйлийг бидмээр байна. Хин намайг түлхчихвэ гэсэн. Тэгээ тэр шиг өөрөө ороогүй. Би мэдэхгүй би ерөөсөө зүгээр л эзэн намайг энэ юу руу ивэл түлхчихэж. Тэгээ би одоо хэлдэг. Эзэн та намайг хийж оролцсон биз дээ. Тэгээд би тууштай яваа. Одоо зөвлөө тэгээд хоёрдугаарт эхнэр түлхсэн. Тэгээд би энэ цуглаан дандаас хаяа бас тэр номлол дээр бас авчулт юм аа. Тэгээд яг бол эхнэр хүн чинь
чадна гэдэг мэдчихсэн хайраа гэдэг нэг гоё дэмждэг штэ. Тэгэхээр нэг эрэгтэй хүн чи юу дуундар төлхүүлчээд юу босч ирснэг ойлгох хугацаа. Тэгээд бүгдээ технэр нь бас байж идэг. Та зөв номлол төгсөн үү? Пастор. Би цуглаан дээр пастор биш гэхдээ цуглаан дээр бол номлолын үйлчлэл хийдэг. Пастортойгоо ээлжлээд бас нэг өдөр цуглаан нийтэн ахлагч нарыг ээлжлээд. Окей. Танаас би нэг асуу. Одоо нөгөө итгэвч зарим хүмүүсийн итгэл өөр байна л да. Иесус бол хүн, мөнгө бүр хоёрт зэрэг үйлчлэж чадахгүй гэж хэлсэн. За энэтэй бол бүх итгэгч нар санал нийлнэ. Бид нар л одоо инх тавь ах бол мөнгөнд үйлчилж байгаа биш. Бурханд нэгдүгээрт үйлчлээд араас нь ажил хийж идэг тий. За энэ үйл магадгүй ажиллаараа дамжуулаад одоо бас үйлчилж иж болох юм. Тий. За энэ дундуур ч л одоо ингээл лалалцаа зарим өнөөнүүдэнд мөнгө төрүүлж харагдаад тийм үү. Эсвэл зарим тэгээд өөрөө ахтаа би эзэн зөвөвчлж ийн гэж бодоод тэгээд ажиллаа авч явж байгаа. За тэгээд энэ бол манай хүн бас итгэж байхгүй юу? Бид нар чинь цуглаан дээр анх хормойгоо танилцаад анхных нь хормойсон хүмүүс. Тэгээд итгэлийн хувьд бол манай бас нэлээд бас одоо жоохон нэг ажил руу илүү шумбцсан чинь нэг илүү бас хойрог болоод бас жоохон нэг илүү би тэр талдаа дагуулах талаараа илүү бас жосгол байгаа нь үнэн. Тэгээд тийм байж л за эхнэр чуулгандаа явах нь ингээд болоод ажиллаа. Хүүхдүүд ихтэй нээжгээд байгаа бас ингээд алдагдах тийм асуудал байна. Тэгээд ерөөдөө яаж анхэр өөрөө хүртэл ингээд эндээс цаанаас юм сорилтонд орж байгаа байхгүй. Чиж бас тий ажиллаа бодооч чуулганы ажил үйлчлэл тэгээд ийм бүх байдлууд энэд тэнцсэн ойлголц гэж хэсэг цаг хугацаа чөлөөж явсан. Тэгээд өөрөндөө бат зогсож чадсан. Тэгээд ямарсан би нэг хүсэж хүлээж байгаа зүйл байна. Ямарсан эзэн буцаагаад тий гэр бүлийг итгэл дотор үнэхээр бат зогсоож чадна гэж итгэж байгаа. Яг бол би нөгөө хамтд нь авч болж байгаа байхгүй. Хэдий ч нэг ажиллаж байна шөнөөрээ байнга библи уншина гэсэн үг. Залбирна тэгээд тэрээс тэгтээ чуулганы үйлчлэл маань хожуу ихсэн. Ер нь тэр хүртлээр би юу хийжсэн бэхээр ажил дээр хамгийн санаарын ажиллаа хийгээд ерөөсөө хүүхдүүдэд үйлчлээд тэгээд байнга библи уншаана гэсэн үг. Тэгээд энэ зөв байсан учраас үлдээ нэг чуулганы зүгээс намайг харахтаа чиний энэ жагаа чи айгуу юу харагдаад байна өөр байна. Одоо чиний ярьж байгаа хэллэг гэдэг чи өөр байна тийм. Нэг хөтлөгч ихэд үзүүл ямар үгээд. Тэгээд эхэлсэн байхгүй. Тэгсэн чи болж ийн гэнэ. Тэгээд хэдийгээр итгэлийн удаа би чи 2003 оноос эхэлсэн ч гэсэн үйлчлэлд нэлээд сүйд тавьсан гэсэн нөгөө. Яг бол би нөгөө надад яагаад гэсэн юм те яаран сандар нэг үйлчлэл хийхээс илүү нөгөө суулгах хэрэгцээ байдаг гэдэг хүн нөгөө чуулгандаа бүр бас суулгадах эзний үгэнд бат суулгадах. За тэгээд нөхөрлөлд хамгийн сүүлд нь үйлчлэл гэж бичдэг байхгүй. Эсэргээр үйлчлэлд илүү яарад эзний үгийг орхид уулж ядэргээ тийм байрын сулчин болвол амьдралд асуудал гардаг. Тэгэлгүй. Тий, энэ л амьдрал өөртөө байхгүй зүйлээ номлох гэдэг шүү дээ. Тийм. Билли Грэхэм энэ дээр аюу гоё юм лээ. Та дахиад залуу болчвол юу хийх вэ гэдэг. Нас нэмсэн, нас одоо буурлалсан асуухад би арай бага номлож арай их залбирна гэж хэлсэн байна. Билли Грэхэм шүү дээ. Хамгийн одоо нэг алдартай баг номлож залбирна. Хамгийн одоо олон нэг бурханд эргүүлсэн хүн шүү дээ. Тэгээд тэр хүн тэгж шүү дээ. Тэнгүүд Иесусийн зарчимч гэсэн нэг тийм байсан юм бэл. Түмэн олон Иесус дээр ирсэн. Иесус эдгийгээд номлоо сайн мэдээ ярьжсэн гинт тэр хүмүүсийг тараагаа болчихдог. Эсвэл өөрөө гинт тэндээс одоо зайлж уул руу яваа гэж бичигдсэн байна. Тэгэхээр нөгөө залбирах тэр цаг нь өөрөө хамгийн чухал. Номлохоос илүү чухал. Жорж Мюллер бас хэлж байгаа. Бидний өглөө босоод хийх хамгийн чухал ажил бол эзний дотор жаргалтай болох. Тэгээ яаж тэгдэг вэ гэвэл шууд битээ залбир тий. Библи уншаад тэгээд давхар залбир. Библи уншиж байгаа тэгэх юм бол илүү эрчимтэй залбирна гэдэг. Яг шууд залбирч болно л да. Тий, шууд залбир бид нөөч бас нэг хүслийг мэдхгүйгээр залбирах янз юм дуунаад байна шүү дээ. Тийм. Нөгөө өөрөө тэг ер нь бол би бас энийг айгүй баримтлан хичээдэг нөгөө ажлын хажуугаар. Яа нөгөө намайг нөгөө стресстээс гаргадаг ганц юм нь одоо юу шүү дээ. Эсэнтэй харилцах хувийн тэр харилцах цаг байхгүй. Тэнийг л тэгэл амьдралд яагаад зохицуулж явсараа гал тэгэл
болдгол юм байна. Тий. Болно. Тэг яг өглөө босоо шууд Библийг уншаад залбирдаг байсан ч гэсэн ер нь бол яг бурхан бол итгэмжт хэвээрээ. Бид нар итгэмжт биш байлж бурхан итгэмжт хэвээрээ. Гэтэ бид нар бол аль болох итгэмжт байх гэж оролдох хэрэгтэй. Тэгээ чадаагүй байсан ч гэсэн бурхан бол сайн хэвээрээ, ард аадаг хэвээрээ л байна. Тий. Яг нөгөө би энэ эхлээд бурхны хандлал зөвхт байдлыг хайхтан гэдэг байгаа ч тий. Тэгвэл бүх зүйл өгөгднө гэдэг. Тэгээ би ажиллаа ингээд боддог байхгүй. Эхлээд бурхны хандлалыг хайна гэдгийг би ойлгохдоо ажиллахдаа ажил дотор ажиллаа хийнгээ байнга толгой дотор ер нь л хүнтэй яаж харилцах, хүнд яаж ингээд үйлчилж байгаа тэр деталь бүр дээр ингээд тэр хүнд үйлчилж байгаа деталь бүрийг энэ тэр бурхны хаанчлалыг хайж идэг гэсэн үг. Одоо бурхныг алдаршуулах гэдэг. Тий. Ерөөсөө дотордоо тэр байнга л болж байна гэсэн үг. За тэгээд мэдээж энэ процесс явж байгаа талаар байнга 11 хөргөлт ингээд асуултууд бүгд гарч ирнэ. Окей, 11-ийн талаар ярил. За 11 бол яг итгэж биш хүмүүс би ч гэсэн итгэж биш байхдаа тэгэл яг мөнгө л олж байгаа л хэрэгтэй бизнес ухааны боддог байсан. Тэгээ өөрөө итгэж болсноос хойш яг анзаараад байгаа нэг зүйл нь яг одоо өргөл өгөх үед ганцхан сүмдэж биш те үйлчлүүлүүдэд өгж болж байна те. Эсвэл сүмд өгөх үед ч юм уу. Нэрнгээсээ буцаад ингээд үржигдэж ирээд ах шиг нэг тийм зүй төгтөл анзаардаг байна. Энэ таны хувьд яаж анзаардаг? Тэгээ энэ би нөгөө бизнес би ч нөгөө бизнесээ хийхдээ итгэлээр бас хамтаа өсөх нэг тийм шат зэрэг явагдаад байгаа байхгүй миний хувьд. Тэгээ би чинь итгэлээ сүнсээр өсгөхөдөө бас хайчмаар орхимооргүй байна. Эдгэргийн нөгөө нэг ажил гээд Монгол ирсэн холдон хүмүүс яагаад бол нөгөө ажил гээд цулаан дээр ирэх залууч нь холдчоод байхгүй болчиход идэг байсан байхгүй. Одоо ч бас тийм үзэл байдаг л да. Ирээд хөлөө олох гэж ярьдаг штэ. Байн. Тэгээд тэгж байгаа л буцаа явах. Эсвэл өөр газар тааш явчих. Тэг миний хувьд бол маш олон тим сургууль орчгол тийм үү байгаа учраас яаж энэ нэг тэмцэх вэ гэл. Тэгээд тэр чинь нэг хаанчлаа өөрхөнтөр байгуулах бол үзэл байгаа. Мөнгөний 11 тал дээр бол энэ төр миний анханасаа би энэ системд барьдаг. Анх Солонгос төрөд анх цуглаанд явсан тэр сараас эхлээл 11 өгч эхэлсэн. Би мэдгүй анх надад тэгээд заацсан байхгүй. Тэгээд сурцсан. Та өөрийнхөө хүүхдүүдэд яг ингэж өгж байгаараа миний хүүхдүүд гэж зааж сурах уу? Одоо ер нь аль тэн талаар илүү юм гэж байгаа. Яг л одоо миний хүүхдүүд чинь том төрөжөөсөө оюутан болцоод гал хацаалаа 3. Одоо миний хувьд бол дагалдуулах ажил бол маш их байгаагаар яг чадахгүй байгаа. Гэхдээ эзний хувьд одоо 2 хүүхдүүд өөртөө ингээд бас гадаад байгаа байхгүй. Тэгээ яалтчгүй бас ингээ юугаараа зөвхөн цуглаанд очиод ингээ бас сонирхоо явж байгаа. Гэхдээ би нэг санаад өгдөг юм. Яг л багаас чуулаар явцсан хүүхдүүд тэгээд ямарс ингээ алдагдсан байсан ч гэсэн аав хааны харж байгаа учраас би итгэдэг. Тэгэхээр хүүхдтэй ер нь тэгж зөвлөж байгаа бол энэ бол нэлээд сайн сургаал байх гэдэг шүү дээ. Тэр хүүхдтэй бол тэгж зөвлөн гэсэн үг. Хүүхдтэй ер нь ярьдаг. Одоо энэ бас ярих хэрэгтэй. Одоо би чинь шууд мөнгө төрөх ингээл бас номлох хэрэгтэй. Бас ихж байгаа хаанга дагалдуулах тал дээр. Солонд болохоор сайхан ярьдаг. Очоор нэг манай гэрхэн байдгүй. Тэгээ нэг номлогчаа өөрийнхөө гэртээ номлодог юм уу гэж хэлээ. Бас тийм болдог байхгүй. Тэгээд яг энэ чинь нэг бие хүчээр хийж чадахгүй зүйл. Тэгээд эзэн нэг үсэл тэгээд даатахаар явж байна. Гэтэ манай хүнд нэг хэлсэн шүү дээ. Надад байж байгаа нэг гоё гэсэн. Чи санаа зовх хэрэггүй. Би өөрийн цагтаа очино гэдэг. Эмэгтэй хүний нэг хэрэгцээ хангадаад ирэхээрээ. Тэгээд нэг ирээд зулаан тэл дотроо босох. Тэгээ нэг темирхүүл ирээн бараатаа амьдарч энэ да тэгээд. Зарим итгэгчнэрийн хувьд шүү дээ. Одоо жишээ нь зүүнний үнэн алдартны сүмүүдэд бол ламтангууд нь ядуу байхт хангалттай байдаг. За магадгүй нөгөө тэг бүх хөрөнгөө зараад тэгээд одоо ядуус тарааж өг гэсэн. Одоо тэр одоо сургаал шүү дээ. Тэр явдлаас болоод Тэнгэрийн хаанчлалд баян хүн Тэнгэрийн хаанчлалд орохоос илүү зүү тэмээний зүгт тэмээ зүүний зүгчээр багтах нь илүү амархан гэж хэлж. За тэнгууд энэ үгийг болохоор за бас зарим өөр ишлэлүүдээр үндэслээд ингэж байгаа. За энэ эсэргээрээ бас ийм бас үзэл бодолтой хүмүүс нь одоо жишээ нь Чойонги тэргүүтэй. За яг хитрхи ихтгэхээр prosperity gospel энэ төр болчиход байгаа. Гэтэ надад Чойонгийн тэр бас санийхтай адилхан дайжгүйс. Энэ хоёр хоёулаа дайжгүй санагдаад байна. Чойонги болохоор ингээд Адам бол хөлсөө урсгаж
хоол болохоор хараагцсан. Иесус Христ тэр бүх хараалыг бидний бүх нүглийн хараалыг ууч төлөхдөө тэр нөгөө хөлсөө урсгах гэдэг тэр жижиг одоо тэг яг нүглийн хажууд бол тэр арай жижиг байна шүү дээ. Тэр хараалыг бас давхар тайлцсан гэж итгэх хэрэгтэй. Тэгээд итгэлийн дагуу чамд өгөгддөг. Тэр чи бас тэгж итгэх хэрэгтэй гэдэг ийм номлол байдаг. Тэгээд энэ хоёрын аль аль нь гаж буруу гэж санагддаг. Аль аль нь Иесус Христийг бурхан гэж хүлээн зөвшөөрж байгаа цагт бол аль аль нь л болох юм шиг. Яг гэвэл энэ амьдрал чи мөх босон шүү дээ. Баян байна уу, ядуу байна уу нэг хамаахгүй. Окей. Тий. Түүнээс бас нэг тэр асуулт яваадсан шүү дээ. Би ч энэ дэндээс би нэг өөр ярьсан юм шиг магадгүй. Тийм ээ. Миний хувьд болохоор би анханасаа итгэлийг би юу сурсан гэхээр Библиэр яг юу байгааг Адамаас хэлж ярил л да. Адам анх бүтээгдээд юу ихэр бүтээгдсэн бэ те? Тэр зүгээр цэцэрлэгээр эдэн цэцэрлэгт тавьчихсан. Тэгээд цэцэрлэгийг миний ургуулсан цэцэрлэгийг арчил хамгаал торт те сахин хамгаал нэгсэн ажилд хаалгаж штэ. Тэгээд ажил бол тийм муу зүйл биш. Ажил бол ерөөл гэж би итгэдэг. Харин ажлыг тэгж муухай харагдуулж хөлсөө усганд тусуулсан болсон тэр зүйл нь яхаар Адам нөгөө нэг харилцаанаас болж асуулт ороод нүгэлт насны болоос бид нар энэ ажил нь бидний хувьд маш их хүнд дарамт ачаа болж өөгдсөн байх тийм үү. Харагдахад ийм байгаа боловч бурхан эний цаана нэг маш чухал зүйлийг хийжээ гэж би итгэдэг байхгүй. Яг тэгвэл эрэгтэй хүн хөлсөө урсганд туслуулна байж ажиллаж л байвал ахиж гим нүгэлт унахын асуудал багтдаг. Энэ бол үнэн байгаа. Гой үнэн. Завтай хүн бол яах вэ? Хийцгүрэн янз янзын ингээд асуудал орно. Архиун. Харин завгүй байх тусмаа эр хүн яадаг вэхээр стаж ингээд хурцлагдаал. Жинхэнэ нэг яах тусам яа гэлээ. Дарах тусам ингээд тодорно гэдэг шиг ажлаа дарах тусам ирчүүд бол тэр зүр нь айгүй хэрэгтэй. Энд дэр нөгөө ялангуяа Монгол ирчүүдэд. Манай итгэгчнэрт бас Давид хааны жишээ орж иж байгаа л тээ. Тэргүй игнэнд байлдаал тээ. Хамт нөгөө зүйлтэйгээ агуу магууд хорогдоол тээ. Ингээл бүх бартаагтай нөгөөд идэж болохгүй талхнаас чавж идээл тээ. Ингээл бүх юм тоглол галзуу солиотой хүний дүрд орчиж яваал тээ. Тэгж явж исэн Баатар ир маань хаан болсноо яг нэг хэсэг дээр тээ үдэш сэрв гэж байгаа юм. Тий. Үдэшээр сэрснээ хүний их нэрийг харж тачаад тэг бүдэрчиж байгаа шүү дээ. Тэгэхээр яг нөгөө өмнөшгөө дайчин ир байха болцсон байхгүй юм байна. Тий. Одоо нөгөө яг бүх зүйл хангалаад ирэхээр одоо нэг жоохон цагаан цагтаа гоё ширээний ар сумаар байгаа шүү дээ. Нөгөө ертөнцийн хүмүүсийн хардыг харж идэлтийн идэлмээр нэг хааны нэг эрх мэдэл. Тэгээ итгэж хүн бол яг тийм сорилтонд магадгүй хэрвээ уунах ирэх бол бизнесээр дамжуулж хэрвээ тэгж ойлгож тийм зүйл ирэх сорилт ирдэг гэж бодож байвал өөрийгөө завуулах хэрэгтэй. Бид нар завтай байсан ч гэсэн бүдэрдгүү тийм болгоч болох. Монголчууд ялангуяа бид нар харилцан 8 цаг бол ер нь багд шүү. За би Солонгостоос юугаар харах юм бол бид нар чинь дорой 10-12 цаг ажилладаг байлаа тэгээд. Өглөө гараад жин дээрээ зослоо ороод бухад 1-2 хэлгэлээр байнга хэлбэлцэлтэй. Тэгж их хүс ялгардаг. Тэгээд Монголд очиод тэгэхээр би бүр ингээд хийх юм болтохгүй бүр ингээд шоконд орж байгаа байхгүй. Тэгээд ямар сандаа бүр нэг ажил болж хий. Одоо нөгөө капчекний эхлүүлэхээс өмнө нэг тий энэ хүн чинь хэрэгцээ хүсээд би хүсээд штэ. Тэгээд ямар нэг ажил хий. Тэгээд би бүхөө чекэнд ороод гоё ингээд сэтгэл гаргаж ажилласан. Тэр газар 6 сар ажиллаад тэгээд тэнд байгаа хүүхдүүдэд одоо би ингээд Солонгос ийм хийх гэж байгаа. Аюух гоё сайн мэдээ яриа л те. Амар халуунч байж. Тэгэл гоё ийм бичтэй залуу ингэж явж байгаа юм байна гэл. Тэгээ сайхан ажиллаж бод гарсан. Тэгээд өөрийнхөө ажлыг хийж эхлүүлээ. Ярьсан мэт. Тэгээд энэ бол би хэлэх тутаа юм. Энэ бол ажил хөдөлмөр бол итгэвчин бол ажлыг бол голох хэрэггүй. Ер нь итгэх биш байсан ч гэсэн тийм ажил бол голох хэрэггүй. Яг бол эн чинь бурхнаас өгсөн ивэл. Тэгээ энд баг зүйлд итгэмжтэй байх юм бол бурхан бол заавал энэ таныг насан туршдаа нэг янз янзын шалтар болд ажил хийх гээд байгаа юм биш. Үүгээс нь дамжуулаад таны итгэл баг зүйлд итгэмжтэй байстай чинь бурхан харсан бол дараагийн арай өөр ажлын бизнес болгож хөгжүүлэх эсвэл арай нэг таны хүсэж байгаа тэр гоё ажил бизнес чинь бурхан зөвшөөрнө. Энэ өвөл алга нээгднэ. Бид нар шууд юу бодож байгаа нөхөр яавал шууд
хитэн төрний ашигтай бизнес авах тий. Ашиг цалин нийт болох гэх. Ийм байг дээр байнга ийм боддог учраас бид нөгөө нэг хаанчлалыг харж чадахгүй байна. Итгэмжт биш болчиход байна тий. Өөрийнхөө ашигыг бодоод байна тий. Энд чинь нөгөө нэг бурхны хаанчлалыг харахгүй өөрийнхөө хаанчлалыг бас хараад байгаа байхгүй. Өнөө маргаашийнхаа юмыг хараад байгаа юм шүү. Тий. Санаа зовлтууд явж гин гэсэн үг юм уу. Тэгээд 11-ийн тал дээр энэ зарчим нөгөө миний Монголд ирээд за нэг залбирчсан зүйл Монголд очиод Солонгост өгчээсэн чуулганд өгчээс 11-ээс та дордуулахгүйгээр байлгаж өгөөч гэж гуйдаг гэсэн байхгүй. Окей. Тэг өнөөдрийг харахад бол бурхан бол итгэмжтэй байна. Дордоггүй. Дээрсэн бүртэй. Бурханыг харахаар эдний биднэрт зааж өгсөн залбирал дотор өдөр бүрийн минь талахыг энэ өдөр та бидэнд өгч гэж байна. Талах гэдэг бол ганц хүнснээс гаднах өөр бас зүйлс байгаа юм л да. Одоо сүнслэг зүйлд яриад байгаа талах гэдэг үгийн цаана Иесус өөрөө би бол амийн талах гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр талах гэдэг үгийг бол одоо бас өдөр тутмын хүнс гэдгээр нь бас харж болно. Аль аль нь л байгаад байгаа. Хоёр зүйлийг давхар хэлчихэж байгаа юм. Тэгэнгүүт бас еврейчүүдийг нөгөө цүлд байхад одоо бурхны сонгогдсон ард түмэн байх үед нь бурхан тэр хүмүүсийг өдөр бүрийн маанагаар хангадаг байсан. Тэнгэр элчнэрийн талах те. Тэнгүү тэр бол өдөр бүрийн их хэмжээгээр нөөцөлчөөд хангалуун байх биш. Өдөр бүр бурхнаас хамааралтай байх хэрэгтэй. Тэгээ энэ хоёроос харахаар бид нэр өдөр бүр бурхнаас хамааралтай байх хэрэгтэй байна. Өөр зүйлүүдээр ч харагддаг. Гэхдээ хүн магадгүй бадрал магадгүй те ихтэй байхыг өөрөөсөө хамааралтай болох гэдэг сонирмстэй те. Эсвэл би өөр хүүхдүүдээ эхнэрээ өөрөөсөө хамааралтай болох гэдэг сонир. Бурхан бол найдвартай. Буцаагаад одоо уруудаг. Гайхалтай мэрэгэн ухаан хайрын бурхан учраас бурханаас байнга хамааралтай байж сурах нь харин өөрөө маш сайн зүйл байна. Ихтэй байх одоо капчикнээ алдаад голын ирэг дээр Илия шиг амьдарч ийсэн ч гэсэн тэгээ бурханаар хооллогдно гэсэн үг байхгүй. Тэгэхээр бурханд найдаж сурах нь өөр айгүй чухал. Тэгээ би ингэж боддог байсан. Би ингэж саяхан нөгөө нэг долгион гэдэг бас нэг бизнес хийдэг ах байдیں۔ Одоо дээд моторс гэдэг. Тэр ахтай итгэж ахтай сая баахан боо боллаа. Тэгээд нэг ингээд төдийлөн тоож боддгоо байсан зүйлээ бодож үзлээ. Тэр болохоор би яг бизнес хөөгөөд тэгэхээр ингээд хангалттай мөнгө олоод эхлэхээр бурханд би ингээд мөнгөндөө найдахаа болоод орлогонд бурханд найдахаа болоод өөрийнхөө ажилд бизнестэй найддаг болчих юм биш үү? Амьдрал амар тав тухтай болохоор чинь би бурханд найдахаа болчих юм биш үү? Гэж бодоод бизнес руу ерөн жоохон орох дург байсан. Тэгсэн чинь би бодож байгаад ахвас гоё хариулт хэлсэн л дээ. Дараа бас өөрөө энэ подкаст руу орж ирэл ярих баг. Надад яг бодол дотор нэг зөвтгөл орж ирсэн. Тэр нь юу вэ гэхээр бизнес хийж байгаа хүмүүс би магадгүй ингээд сая төгрөгийн хэмжээнд бодож байл бизнес хийж байгаа хүмүүс бурхнаас сая 10 сая төгрөгийн хэмжээнд 20 сая 100 сая төгрөгийн хэмжээнд тий бурханд найддаг хэвээрэл байх байгаа байхгүй бурхныг нэг тавьдаг л байгаа цагт бол тэгэхээр тэр хүмүүс бурханд найдахаа болчихгүй байна. Илүү том зүйл дээр илүү том мөнгөний хэмжээгээр л ер нь адилхан найдах юм байна. Зөв мөнгөний хэмжээл томрох юм байна гэж бодсон. Тий. Одоо энэ дэр чинь нэг библийн нэг илүү сайн итгэмжид нэр байхыг шалгаж байгаа шалгуур бол ахад өгөөд үзье тий бизнесээр нь ахад явуулаад үзье өгөөд тэр үед хүний нэг таран танигдана гэж яриад шүү дээ. Яа тийм дээ. Би нөгөө Монголд бизнес ингээд эхлээд явж байгаад бас нэг өөрөөр янз янз бодж ээж үзэх гэсэн л дээ. Амралтын өдрөөр амардаг болгочихвол яах вэ гэд. За. Эхнэртэй яаж хаад үзвэ. Яг бол ингэхгүй бол арай нэг библийн тог биш болчиход байна те. Эзний хүсэл. Яг бол эзэн Солонгост нөгөө ийм бас нэг юм юу гэдэг аахгүй нэг хэрхэлж одоо юу ч гэдэг чинь нэг амралтын өдрийг аврагч эзэнтэйгээ хамт гээл. Тэгээ бүх христчин дэлгүүр оршоо байгууллага ямар юмд хаалттай болчихдог. Тэгээ магадгүй мэдээ тэрнээс авсан соёлж гэж магадгүй. Ингэхгүй бол ер нь буруу явах юм биш үсттэй. Тэгээ одоо энэ жоохон арай уучраалж хаагаад үзье гэж. Тэгээд нэг хэсэг явж үзсэн л та. Тэгээд явж бодож үзсэн. Тэгээд ер нь бодоосон чинь амралтын өдөр гэдэг чинь бид амралтын өдрийн төлөө биш. Амралтын өдөр нь ер нь хүний төлөө биш те. Эзэн бидний төлөө өгсөн шүү дээ. Тэгээд ингээд бодоод тэгэхээр эхнэрийн хувьд ч гэсэн бидний хувьд ч гэсэн бизнес гэдэг юм чинь ингээд цирклэр явж ивэл нэг өдрийн ч гэсэн орлого хэрэгтэй байна. Хаачвал яг итгэж өнөшлөөд хүмүүс харагдтал ямар мундаг юм бэ гэж харагдах л та. Тэ? Сахиад хүмүүст. Тий, одоо нэг 10 уулаа сахиад гэдэг шиг. Гэтэ бид тэр ямар юу яаж явахэр амьдрал бидний юунд оруулж байгаа ер нь ажиллаулаад явж яасан дээр лөө энгийн байна тэ.
Тэр битэл тэр нь тэргээр явж байгаа. Тэглээгээд энэ дээр бид өөрөө буруутгадаггүй, ялалдаггүй. Тэр битэл эсвэл бид юун дээр бас их янз асуудал. Манай ч одоо нэг сул агуулмжтай спирт гэдэг ингээд бас хултаадаг баггүй юу? Капчик маань ерөөдөө солонгосын нэг юугаараа юм бол өөр газар дээр ботвол тийм агуулмж зардаг зөвшөөрлөлтөд тусгай шаардлагатай. Тэгээ бас бодноо. За энэ удаа бас буруудчаал яаж байгаа вэ гээл. Ер нь яагаад те бид нар чинь буруутгал өнцөг бол байгаад байгаа байхгүй нөө. Сатаны юуны бизнесийг дэмжиж байгаа юм биш үү гэдэг. Тэгж бодох юм бол бас буруутгана. Өөрөөр бодох юм бол бас өөр бол. Энэ чинь яавдвал эд чинь эзний өгж байгаа тэр боломж өрийг ашиглаад энэ чинь бизнес болж байгаа юм чинь. Бидний нэг хэрвээ харьхуудаг хүн бол архинтаа байнга ойрхон байгаад бол хамааралтай энэ бол асуудал болно. Бидний хувьд бол энэ бол зүгээр энэ чинь бараа гэж хардаг байхгүй. Тэгэхээр маягуудаа зарим нэг сэтгэлд нэг асуудалтай хүн бол харахтаа гомдол тээж магадгүй тий. Би нэг авч явсан бол би бол хэзээ арх зарахгүй тэр гэж тийм асуудал би тийм зарахгүй. Магадгүй тэр нь зөв байхгүй. Гэтэ нэг юм үг гэдэг чинь нэг л сул дорой нэг мах хэддэг нэвтэн мах хэддэг нэ бити одоо басан жил тийм үү хард сэрд их хэддэг нь сул дорой нэгэндээ наа чиний итгэл баг байна гэж бити бас бардано зүгээр л би нэг итгэлийг хүндлээд эддэг нийтэд үгээ бүү шүү. Чи ингээд байгаа байдал дээр хамгийн гол нь өөрийнхөө итгэлийг хамгаалаад зөв байх хэрэгтэй өөртөө зөв байх хэрэгтэй. Тэгэхээр энэ тэгэл бурхан битээр энэ дотор бол энэ талаар явж байгаа. Тэгээд пивний тал дээр тийм байж. Амралтын өдрийн тал дээр ч одоо солонгосчууд бүтэн өдөр амраад байд юм уу? Тэгэнд одоо солонгосууд бол гэтээ одоо 10 хөл дээр байгаа тэр амар гэдэг өдөр чинь бол хагасаа өдөр байхгүй. Шабат тий. Тэгэхээр ч солонгосууд бол тэгэл тэр болонд яг сэвхт бол амар сэвэн шүү дээ бас. Тэгээ над маргаантай л асуудал л та одоо тэгээд. Яг миний хувьд бол тэр шабат гэдэг өдрийг одоо шинэ итгэгчнэр сахихгүй гэж боддог. Эзний өдөр буюу одоо бид нэр бүтэнсэн өдөр тэг Христийн дахин амьсан өдөрт цуглардаг. Тэгээд ажил хийхгүй гэдэг одоо тэр хууль одоо тэр 10 хуулийг Иесус Христ гүйцэлдүүлээд шинэ гэрээ эхэлчихэд байгаа шүү дээ. Тий. Тэгээ стил яг зарим хүмүүс яг жоохон дутуу ойлгоод байгаа юм санагдаад байна. Тэгэхээр ерөөсөө тэр хэдийгээр тэр христчин нийгэм байгаа ч гэсэн тиймэрхүү юмуд бас маш их хүчтэй байгаад гэсэн. Маш ашигладаг байдал. Тийм. Магадгүй нөгөө өөрсдийг нь одоо фракц өөрөх нь итгэл үнэмшил дээр нэмэх нь өөрөх нь одоо нэг характер гэж болно шүү дээ тийм үү. Өөрөх нь тэр нь мэл юм соёл нь итгэл үнэмшлээд байнгын холилдсон явж идэг. Тийм хүн их байдаг. Тэгээ тэр нь монголчууд бас нөлөөлдөг байгаа. Тэрийг нөлөөлөх гэж бас их оролддог шүү дээ. Солонгосчууд тийм Монголд ирсэн ч гэсэн тэгэл тэр цуглаан тийм шүү, танай цуглаан ийм шүү гэл. Тийм үү. Бид чинь дотроо л зүгээр л ах トゥ с шүү дээ. Гэтэл тэгээд солонгосууд бид чинь сайныг сурсан ч гэсэн бас янз янзын мэдлэг тусам зовлон ихт нэг гэдэг чинь нөгөө солонгос итгэлийн ах нар чинь тэгээд янз янзын бас их бид нар ч харахсгүй зүйлээ сурахсгүй зүйлээ бас сурцсан явж идэг ч бас зүйл байдаг юм байна тэгээд. Харин тийм ээ. Иесус Христийн яг хэлсэн зүйл байгаа л да. Та нар сүмийнхаа уламжлалаа та нар өөрсдөө уламжлалаас болоод Бурхны үгийг хүчинг болгодог гэдэг. Тэгэхээр яг энэ сүм уламжлал үүсэх тусмаа яг юм Библиэд хэрэгслэх магадлалууд ихсээд байгаа. Тэнгүүд одоо протестант урсгал гэдэг чинь өөрөө бүх уламжлалыг болоод тэгээ зөвхөн бичээсээр тэгээ зөвхөн Бурхны нэрэл нэгүслэлээр тэгээ зөвхөн Иесус Христтэй яг ийм байдлаар хэлсэн ирнэ. Одоо бас буцаад бүгдээрээ бөөн уламжлалтай болсон. Тийм шүү дээ. Одоо нөгөө бид нар хаанаас санхүүж чинь хаанаас өдөр дэмжээ авч энэ тэрнийхээ л зааврыг баг тэгж илүүлэх гээл. Одоонд бол бид нар бол Христэд цуглаанд 30 жилийн настай гэж явж байгаа. Тэгээ бидний хувьд бол солонгос цуглаанаас нөгөө авж байгаа сайныг авах бас үлгэрч авах зүйл их байгаа. Тэгээ нэр амралтын өдрийн хувьд болохоор бид нар яагаад тий солонгосууд нэг тэр зүйлийг бас хольц зүйл ялгааг нь бидэрт тэгээ бид нар өөрсдөө суралцах нь маш их болчиход байна. Солонгосоо итгэлээс авахыг аваад яг Монголд өөрийнхөө яг органикаараа Библи яг юу хэлдэг нэ зэрэгээрээ л явах хэрэгтэй. Яг үнэ. Тийм энэ л бидэрт бас хэрэгтэй юм. Харин тийм.
Яг үнэ Библи яг юу хэлдэг нь те. Яг үнэндээ тэр өмнөх заах тэгэл Библийг л яг гол онцолж ивэл те. Надад бол ингэ санагдаад байна. Чарльз Спurgeon их гоё хэлсэн байлээ л. Саний ярьсан зүйлүүд магадгүй сонсож байгаа зарим итгэгчний дургу хөргсөн баг. Гэхдээ Чарльз Спurgeon хэлсэн надад энэ үг амар таалагддаг. Ерөөсөө маргаан битгий үсэг, хилэлцүүлэг битгий үсэг. Зөвхөн ярил ерөөсөө Есүс Христийг л яар. Тэр теологийн маргаанууд хэрэггүй гэж байгаа юм. Тийм шүү дээ. Утга учирг ургийн бичгээд ерөөсөө дуусахгүй юм бол тийм шүү дээ. Тэг юу ч ярьж байгаа юм а загалмаар харж байгаа дээр. Христийн тэр золиосыг ойлгож ир. Тэгээ энэ яг зөв. Тэнгүүд итгэгч бид нэр юун дээр цагаа алддаг гэхээр хоорондоо мэтгэлцээд байгаа юм. Харин тэр пастор ингэж буруу ярьлаа, энэ пастор ийм байна. Гаж урсгалынхаа давилэрхийг хэлээгүй шүү. Гаж урсгал бол Есүс Христийг бурхан биш болгоод бүр Христийн шашныг отхыг алдагдуулчихж байгаа шүү дээ. Тэгээ Христийн шашин гэж хэлэх нь ямар хэрэгтэй тэгвэл. Тэгэнгүүт итгэлийн бид нар бол яг Есүс Христ бурхан л гэж байгаа. Ариун Иохан энийг сайхан хэлээд өгсөн бэл. Тэгээ хинч ариун сүнсээр л биш бол Есүс Христийг эзэн бурхан те буюу Йehova бурхан гэж хэлж чадахгүй гэж байгаа юм. Тэгвэл яг гаж урсгалуудыг харсан чинь бүгд яг хилдэггүй байхгүй яг бурхан биш хүн гэж үздэг. Эсвэл арай жижигхэн бурхан гэж үздэг. Тэгэнгүүт бид нар яг Есүс Христийг бурхан гэж үздэг хэд маань жижиг теологийн тал дээр зөрүүтэй байж болно. Гэтэ гоё эвтэй баймаар байгаа байхгүй. Дээр нэг залуу над руу яг маргаагүй л те айгүй гоё эвтэйхнэр хэлсэн. Дүүн танд нэг юм зүйлээ Христийн шашныг Христ итгэлийг шашин гэж битээ яриа. Энэ бол итгэл юм аа шашин биш гэдэг. Үгүй яг ярих юм бол яг Христийн шашныг шашин биш гэх юм бол өөр шашин дэлхий дээр байхгүй шүү дээ. Яг шашин бүх шаардлагыг хангана. Христ итгэлгээд ярьсан ч тэр өнцгөөс бүх зөв өргөмөдийг ярьж болно. Гэтэ энэ яг үндэ тийм чухал асуудал мөн үү? Шашин гэж хүмүүс хэлнэ үү, итгэл гэж хэлнэ хамаагүй. Тэр нь чухал биш. Есүс Христийг л хүмүүст өгөх нь бидний гол ажил байхгүй юу? Ерөөсөө одоо бидний гол мессеж одоо бидний амьдрал бидний маш их бидний ярьснаас илүү бас бидний амьдрал маань их гол гэрчлэл болох гэдэг шүү дээ. Тэгээ бид нар бол үнэхээр Библиэтэйгээ миний нэг харж байгаа зүйл маань хүнтэй ирнэг би нэг маргалт дургуул дээ. Гэтэ янз хүмүүс бас уулзж үзчихсэн санаанд тохиолдол нэг янз хүмүүстэй. Тэгээд заримдаа ер нь би Бадралын нэг өнөх подкастыг сонсчихсан айгүй тийм юу шиг юм байлээ. Асуудлыг айгүй гоё хөөртө хүлээж аваад нэг бөмбөг торлоо орохоор ингээ шингээж авдаг штэ. Тэгээд айгүй гоё удирдаал ингээл гоё зөөлөл залаад шондор зочин бол ингээ тулаад ойдог. Тэр нэг чийчтэр нөгөө хүн ч гэсэн ингээ нэг хүлээж авахгүй ингээ хоорондоо бөмбөг шидэлцэх юм шиг ингээ би ингээ нэг теологоор ингээ маралдах гэдэг нь тийм байдал гарадгүй. Энэ бас чиний бодсон аюутай бас юутэй юм бэл таланттай юм ээ. Ашгүй тийм. Тэгээ надад бас энэ гоё таалагддаг. Тэгээд бид нар чинь бас хөгжөөд удаагүй байгаа. Тэгээд итгэлийн хувьд одоо л бид нар чинь хүүхдүүдтэй хоёр дахь үедээ ингээд итгэлээ өвлүүлэх гэдэг заазрах гал нь явж байна. Надад би нэг теологийн талаар би сургуульд сурж байгаагүй. Гэхдээ бас маш их ном уншиж ажиллаа хажуугаар энэ монгол хэлээр очиулагдсан нэг их олон ном уншсан шүү. Худалдаж авсан байдгийн тэгээ энэ бүх зүйлийг бас одоо л жоохон залхуураад шаандаад байна. Эзний бас хэлс үг ба шүү дээ. Ив тэ амар тавныг тогтоогчод peacemaker-үүд тэ ив хийчихэд тэр хүмүүс бол ерөөлтэй. Есүс хэлж байгаа шүү дээ. Манай анхаа төрдөр ярьжсэн. Есүс хэлсэн бол ерөөсөө тэр хууль. Ягаад гэвэл тэ ерөөлтэй учир нь тэд бурхны хүүхдүүд гэж дуудагдана гэж байна. Тэгэхээр бид нөгөө маргаан хийх хэрэгтэй биш. Уул нь эв нэгдэлтэй санаа нийлж явах хэрэгтэй. Гэхдээ бид нөгөө хүн тэ төгс биш. Төгс байх ёстой. Уул нь сайжрах хэрэгтэй. Гэхдээ сайжирч чадахгүй ингээл маргаан хийдэгтэй нэгнээ шүүмжлэх гэдэг хэвээрэл байгаа юм. Сайн мэдээний талбар бол одоо миний ажлын тал дээр бол амар том ургацсан талбар байгаад байгаа байхгүй юу? Маах ч юм бол 90 гаруй хүнтэй байгаа. Ажилчид маань офисын хүмүүс нийлээд тэгээ цагийн ажил ихтэй. Тэгэд гол нэг би нэг банк хамт байгаад нөгөө сургалт моолд хараад би надад нэг цаг гардаг байхгүй. Тэгээ би надад нэг жилдээ нэг юм хоёр удаа нэг амар нийт ажилтны дунд нэг үг ирэх боломж олддгийн. Тэрийг боломжоор би алдахгүй хичээдэг байхгүй. Тэгээ тэрийг жинхэнэ нэг өөргөө итгэлээ за байгууллагын төлөө хамтдаа товхон талархъя. Крисмасын баяраар зуны нэг тэрэлжид нэг ажилтаа амраах гэдэг бол
иймэрхүү боломжийг бол алдахгүй хичээдэг. Бусдаар бол би яах тэр тийм сайн мэдээ болол ингээл те хүчээр ингээд эрх мэдлээ ажиллах гэдэг нэг тэгэж би нэг яадаг юм аа. Тэ. Тэгэхээр олдох цагт нь би бол амар ярих хичээдэг байхгүй. Гэтэ нөгөө талдаа би бол нөгөө эхнэрийн нөгөө характерыг бас хөндлөх хэрэгтэй. Тэ. Манай ч бас нөгөө намайг ч бас хазаарлна. Хитрхээ яачаа гээд. Тэгээд ер нь бол хүсэл их байж тэгээд нөгөө бас хизээ ярих уу, яаж ярих уу гэдэг ажил дээр хүртэл ингээд хүсэж байгаа зүйлээ үйл дээр харуулцдаг. За жишээлбэл итгэж хүнээс гарах ёстой нэг зан чанараа нэг ажилчтай нэг яаж харуулж байгаа гэдэг нэг жижигхэн жишээ ярих бол бид нэг удаан ажиллаж байгаа ажилтаа нэг байрны ипотекийн зээлд оруулаад уртаа мөнгө өгсөн. За тэг үлдсэн мөнгө нь өөрөө ингээд ажиллаж байгаа байхгүй. Тэгээ манай ажилчин нэг өдөр орж ирээд захирлуудаа би өнөхөр одоо амжихгүй нэ саруулга надаас ингээд сая 700 сая хэдэн төгрөг сая 500 лөө гарах хэрэгтэй болчиход миний хувьд амьдрал хэцүү байна. Одоо ингээд дүүгийн төлбөр ээж би юм ингээд зовлон ярихад тэнийг шийдэх хэрэгтэй болчихж байгаа байхгүй. Тэгээ хөрөө би итгэж биш байсан бол процессын дагуулж яан зөө тийм үү. Тэгвэл одоо тэгвэл өөрөө л мэдчихгээл явчихна. Тийм үү болж байгаа юм уу тий гээл. Гэтэл метрс юу ятгаад байгаа гэхээр чамаагч ажиллаа хийгээд үргэлжлүүлж хийгээсээ байрынхаа нөгөө мөнгө хийдгэрийг явуулчаасаа гэтээ нэг чамдаа нэг тохироо байна. Чиний асуудыг ч ойлголоо. Тэгээд манай хүн юу өсчихсэнээр төдий хугацаанд нэг овоо хордлуулж нэг тодорхой хугацааны нэг 10 хэдэн сая төгрөг гарсан байхгүй нөгөө бас энэ мөнгөө эргээд авах шаардлагатай болчиход байна тий. Үнэхээр намайг уучлаарай амьдрал тэгээд хэрэгцээ мөнгө хэрэгтэй болчихлоо. Тэгээд битээр ойлгосон. Тэгээд эхнэр энэ үед эхнэр яаж юм бэ? Яг зөв нэг итгэж хүний одоо нөхөр хүний зөвлөгөөг бол яач харж байгаа байхгүй. Магадгүй олон асуудал дээр би нэг байнг ороод идэггүй. Ажилчтай нэг иймэрхүү нэгэнд нэг зөрсгөлийн нэг ажилттай хайрлах ойлгох асуудал дээр бол энэ дээр би байх хаамт анхаарах хичээдэг байхгүй. Энэ үед би шууд хэлсэн. За ойлгосон. За гол ачаа гэж ингээд хүсэж байгаа мөнгө гэж бацаа өгчий. Гэтэ чиний нэг байрныхаа үлдэх мөнгөний бид нэ өөрчлөлт хийя. Харин чи эргээд ирээд тэнхэрхээрээ буцаж ирээд үргэлжлүүлээд өөрөө авч яваарэ. Болж гинөө гэсэн чи. Нүдэн сэргээд явчих байгаа байхгүй. Тэгээ иймэрхүү л яг хөөрхөн юу хэрэгтэй болчихсон байхгүй. Дэмжлэг, урам тийм үү? Асуултын боломж олгосон биз дээ. За танаас би түрүүний асуултыг яг нэм дахиж нэхэж асуумаар байна л да. Хүн яг бурханд өргөл өргөх те. Заавалчгүй одоо сүмд биш те. Сүмдээ өгж болж гин, ядуust өгж болж гин те. Хүмүүсийг хооллдог үйлчлэлүүд өгж болж гин, сайн мэдээний үйлчлэл өгж болж гин. Ингээд яг өргөл өргөхөөр буцаад өөртөө үржигдэж ирж байгаа санагддаг. Библиэлд тэгээ ургацынхаа дэдийг бурханд өргөө гэж байна шүү дээ. Тэгээ харамгүй өгсөнд нь бурхан буцаагаад харамгүй буцаагаад өгдөг те. Гэдэг. Энэ үнэн хормож юм эргүүлж өгтө хормоогоор чинь балхтал хасгатал дөрвөж өгнө гэж. Тэр үнэн энэ бол миний амьдрал дээр одоо ч гэсэн явагдаж байгаа зүйл. Тэгээд яг ийм сорилт асуулт чинь юм ээ. 11-ний өгмөр өдөг. Гэтэ хажуудалд нь амар тийм эзний хайрт ингээд хүрээд өгөхөөр хандмын аянд оролцвол энийг өвчл илүү эзний нүдний өмнө буянтай одоо нэг илүү зөв болчих юм биш үү? Яг бол олон итгэгчдийн дотор ийм асуулт явж байгаа юм лээ. Асуултын тэмдэг. Тэгээ би өөртөө юу гэдэг вэ? Би бол 11 бол хамгийн нэгдүгürt бол 11 байх хэрэгтэй. Энэ бол 11 өргөдөж чинь бол мөргөл واخгүй. Энэ бол зүгээр нэг юм сэтгэлийн хөдөл биш. Энэ бол тухайн хүндээ нэг Есүсийн хайрыг үзүүлэх гээд оноо авах гэдэг зүйл биш. 11 бол хамгийн нэгдүгürt энэ бол мөргөл. Дараа хоёрдугаарт нь чуулганы буюу эзний Христэнд бие дотор байгаа ах トゥ усээ хайрлт. Тэдэрт зориулж байгаа санхүүг дэмжлэг бол эзний өмнө бас ерөөлтэй. Энэ байрнаас олж болохгүй гэсэн үг. 11 өгч байгаа мөнгөө өөрийгөө бодоод нэр хүндээ бодоод энэ ах トゥ усээ өгчээ л доо. 11 ортуулчих. Тийм бол эзний өмнө зөвхт биш. Яагаад вэ? Яг бол хүн мөрөглийг Бурхныхын зарчмын дагуу мөргөж өгжөөж л бид нар суралцсан.
бид нар эзэж өөрийнхөөрөө тийм стандарт тогтоож шийдэж болдоггүй зүйл байхгүй. Тэгээ би ингэж итгэдэг. Өргөл бол 11 өргөл бол энэ бол мөргөл буюу бид нар worship гэж хэлдэг бүр таны юм аа гэд. Дараагийн асуудал нь тэр нэг эзний ариун хүмүүст өргөл тусламж. Дараагийнх нь 3 дугаарт нь за одоо нэг гадуур байгаа тэр нэг хандив тусламж тийм үү? Бурхны хайрыг аяг ус аваад өгсөн ч шагналалт хөгж үг байдаг штэ. За энэ итгэж биш хүнд ингээд Иесусийн нэрээр өгж байгаа шүү гэдэг. Энэ процесс бол 3 дугаарт байх хэрэгтэй. Миний нэрээр ирэхчэд аяг ус өгсөн шагналалдахгүй. Тий. Магадгүй итгэж хүнд дотор ах トゥ ус дотор ингээд юм аяг усны хэрэгцээ юм байж болно штэ. Тэгээ энийг чухалчилж үзээд 11 өх өргөлөөсөө хасаад энэ өндөр анхаарлаа гэвэл бид нар нөгөө бурхантай харилцах санхүү харилцаа маань зөрчигдөж байгаа гэсэн үг. Энэ бас миний хувьд бол тийм ээ. За би болохоор яг наадах чинь бас хүлээж авч байна. Ах хүний үгийг одоо сонсож шингээж авъя. Гэхдээ би болохоор жоохон санал зөрөлддөг л дөө. Эзний яг ийм сургаал байгаа. Хин эдгээр ахын дүүсээс тэг хамгийн дорд нэг хувцгүй байхад хувцлна, намайг хувцалж байгаатай адилхан. Хамгийн одоо хоолгүй байгааг нь хооллол намайг хоолж байгаатай адилхан. Танихгүй хүн байхад оруулж байгаа бол тий намайг оруулж байгаатай адилхан. Шоронд байвал эргэж байгаа нь намайг эргэж байгаатай адилхан гэж хэл. Тэгэхээр эдгээр болгоныг яг тий яг эзэн тэгж хэлсэн бол тэгэл тэр ус хэрэгтэй байгаа яг итгэгч хүнд өхийг бол би бурханд өргөж байгаа л гэж боддог. Бурханд өргөж байгаа. Магадгүй ингээд бид нар чи хэцүү тэр ингээд шүүлтээр хахад нөгөө бидний өргөсөн өргөл бүрэн бурхны өмнө ингээд тооцогдоод за нэг тоос өргөж байгаа штэ. Бид нар энд нэг бадрал одоо нэг аяг ус аваад өгсөн байхад бол эзэнд бол нэг тэнд нэг за зөв зөвхөндөө өгчээ гэдэг нэг юм тоос өгдөл босгодоод байгаа байхгүй. За энэ гэтэл би ингэж ярьж байгаа боловч хажуугаар энэ зарчмыг гэсэн би бас одоо амьдралдаа явах хичээдэг. 10-ны хажуугаар би нөгөө манай чуулганч нэг хүүхд хөгжлийн төв нөгөө гэр ороолын цахаар байдаг ядуу одоо нэг хамт хичээл гүйцэд хийх боломж байдаггүй тийм хүүхдүүд үйлчлдэг байхгүй. Тэрийг бас дэмждэг. Энэ камчны зүгээсээ. Зөв. Тийм сарда тогтмол ингээд ер нь бол Монгол талаасаа нэг хамгийн тийм идэвхтэй оролцож байгаа. Ерөөдөө солонгосууд маань үүсгэн байгуулад ингээд гол спонсор явж байдаг. Гэтэл энэ маань байнгын нөгөө нэг мөнгө хэрэгцээ өгч байгаа. Одоо бид нөгөө байнга нөгөө нэг сэтгэл зүйн бас тийш явж байдаг. Чуулганы 11 өргөл байна. Чуулганы өргөл сайн дур өргөл байна. Хүүхд хөгжлийн төвийн нэг санхүү байна. За ингээд дараах бус асуудал нь чуулганы ах トゥ усын жижиг шажиг нэг ахаа туслаач ингээд янз янз ингээд энэ дээр бол ерөөдөө бол замбраагүй байдаг юм уу тэгээд нөгөө бурхан ер нь тэг нөгөө өөрийнхөө баялагаас та нарыг шагна гэдэг шүү дээ. Ядуурлаас биш те өөрийнхөө төсөөс биш. Тэг бурхан хязгааргүй. Бурханы угаасаа нэг үйлсэл инэрл хайр нь хязгааргүй учраас тэр бүх өргөлийг ер нь өргөлгөж авдаг баха. Гэхдээ таны дээр бас яг сүм тэр магтан тэр мөргөл гэдэг байгаа. Тэр чинь бас надад гоё зөв санагдчих байна. Бурханыг мөргөж хүндэлж байгаа л бол зөв те. Тэгээд бас нэрнгээсээ л яг сүмүүдэд өргөхөөр бас ямар нэг юм өөр байгаад юм шиг надад санагддаг, ажиглагдаад байгаа нэг тийм зүйлүүд. За дараагийн асуулт. Танаас бол яг сайн ухаад ярих юм бол яг хөдөлмөр гэдэгтэй холбоотой сайн сургамжууд гарах юм санагдаад байна л да. За хөдөлмөрийн талаар дахиад хүн ер нь яаж те та нарын гар хүрсэн болгон ивээгдэн гэж Библиэлд байдаг шүү дээ. Над руу нэг одоо Камерон гар нэг бас манай нэг одоо итгэлийн ах юм да. Тэгээ тэрнээс их юм сурдаг. Тэгээ тэр хүн иш үзүүлдэг байхгүй. Таныг удаа залгаад чи гараа олон юмд хүрэг те Библиэлд гар хүрсэн болгон өрөөгдөнө гэж байгаа. Чи гараа аль болох олон юмд хүрэг. Яг одоогоор чи хүрэхгүй юм санагдаж байна. Яг тэр үед нь би бүх юм паузлагдсан байсан байхгүй. Тэгээ вау тийм яг үнэн шүү гэл. Тэгээд яг энэ Grace дээр одоо Grace үйлчлэл дээр одоо reelүүд, short-ууд хийгээл тэгээ дараа нь подкастууд хийгдэж байгаа. Тэгэхээр бурхан биднийг өрөөх гэдэг. Харин бид нэр гараа явж хүрэхгүй болохоор өрөөхдөггүй байдаг юм шиг. Гэсэн хэрнээ бурхан бол бас ямар ч байсан үлсгчгүй, тутаагчгүй байлгаа л. Гэхдээ хөдөлмөрлөөд эхлэхээр тэрий чинь бүр гой өржүүлж өгөх гэдэг юм шиг санагдаад байна. Үйлсийг те хөдөлмөр ялангуяа сайн мэдээний төлөө. Тий. Хуучин гарын дээр Яаковын жишээ нь миний амьдралд их бас их гоё өгдөө штэ. Урам өгдөө штэ. Яаков ч нөгөө
наг зах Лабанада 20 бараг нийтээр 21 жил нөө олон жил амьдэрсэн. Эхэндээ нэг охиныхын төлөө амьдарч байгаа сүйдээ нөхгүй гонжрол яваад идэх Лиаг өгөөд те. Сүйдээ хонмол авсан ч тэгвэл юу бол ахаад үржүүлж авах төлөө ахаад өөр үлдээд. Тэгээ энэ чанар бол Якоб бол амар хөдөлмөрч юм баггүй мөр. Хөдөлмөрч. Гэхдээ энэ хөдөлмөрөө амар тийм овсгоотой сэргэлдэн тийм үү. Одоо Есүс хэлсэн байдаг шүү дээ. Ер нь ертөнцийн үгүүд бол гэрлийн үгүүдээс илүү энэ аливаа зүйл хандах хэрсүү байна. Овжин сэрсүү тийм мэрэгүү хаан таваад байна. Ажил хандах тийм өөртөө ингээд ашигтай болох ажил хийхдээ ч гэсэн өөртөө яаж ашигтайгаар гоё хүн смарт байгаад байна. Та нар тэрнээсээс баг суралцаж гэдэг тийм санаа хэлдэг шүү дээ. Та нар миний хүүхдүүд арай л нэг жоохон хойргуудаа ажилтай хандлага тэр сэргэлэн байх, юмтай болох, эд хөрөнгөтэй болох. Одоо энэс жон юу аваач гэж аа. Энэ бол одоо бас их хүрдэг байхгүй. Тэгээ суралцдаг зүйл. Тэгээ илүү их бас их хоёр дахин илүү хөдөлмөрч байх юмсан. Тэм үү? Тэгжээж бид нар илүү хаанчтай авчирна штэ. Тэд нар 8 цаг ажиллаад за болдё гэдэг бол бид нар 8 цаг ажиллахдаа болчихж байгаа юм уу гэдэг. Ядаж нэг хандлага үзүүлдэг бол амар тийм бас их өөр. Тэр нь залуучууд бол ерөөсөө яг л ингэж ажилладаг. Тэгээд энэ байдлаа одоо залуучууд энийг би яах юмсан. Тийм. Анх үүсгэж байхад бол зөвхөн 8 цаг ажилладаг гэдэг тийм байгаагүй шүү дээ. Өглөөгөө орой ирдэг. Одоо капчикн дээр манай залуучууд маань өдрийн 8 цагийн хоромтой 7:40 цаг ажиллана. Угсаа хөдөлмөрийн хуулийн дагуу тийм ингэ явж байна. Тэгээд ямар ч асуудалгүй ингээд хөөрхөн ажиллаад явж байна. Гэтэ яг ингээд би тэр хүмүүсийг ингээд өөршгөө эзний сэтгэлээр хандаад ингээд амархгүй ингээд юу агаад стресс хандаад өгөөч ийгвэл би их юм шаардах гэдэг байхгүй. Одоо тэгэхээр чинь одоо чинь цаг үе өөр тийм үү? Тэр хүмүүс чинь ажилд орж байгаа хандлага нь бас өөр. Тэнийг би ойлгох хэрэгтэй юм лээ. Тэгээд тэр нь л хөдөлмөр бол хүнийг бий болгоно гэдэгт итгэдэг. Задвал бурхан Адамыг ажилд алгаж өгсөн. Тэгээд ахиж эрсдэлд гэмнүгт унахгүй тулд ажлыг нь яасан бэ? Бүр илүү тухнагаас туслуулан байж ажиллаа гэдэг тийм үү? Ингэж яаснараа хизээч охирохгүй тий. Тэгээд ажилсаг бай илүү их тийм. Энэ бол одоо ялангуяа хаанчлалын хувьд бол ажлын талбар дээр илүү их сайн мэдээ байх болно. Та хөдөлмөрлж байгаа байдлаараа тийм. Тэгээд энэ чинь хүн хараад бурхныг алдаршуулах гэтэргээд. Энэ зүйл бас их залуучдаас хүрээсэй гэж хүсдэг байгаа тийм. Та нарын ажлыг хараад тэнгэрт хэцгэж чинь тийхүү алдаршуулахын тулд та нарын ажил хүмүүсийн өмнө тийхүү гэрэлтэж гэдэг шиг. Эртний Роми одоо эзэн төхөөрөнд Христ итгэгч нарыг амар гүтгэдэг байсан байгаа юм л да. Хүний мах хайд штэ мэдээж штэ. Нөгөө ариун зоог могийг гуйлаад тэгээд юу гэж хэлээ баахан гүтгэдэг. Тэгээд их алж хайддаг, хавчдаг байжгаад сүүл рүү зөөлөрж ирсэн шалтгаануудын нэг нь одоо айгүй тийм сайн яг иргэд байсан байгаад байгаа байхгүй нийгэмдээ. Хүн тулгаа зэлгий хийдэггүй. Тэгээ нэгнийхээ ихнэр явахныг оролддоггүй. Тэгснэ ядарсан хүмүүс туслаад идэх. Тэг нэг л юм сайн нийгмийн хүмүүс байгаад идэг. Тэгвэл буцаад яг дараа нь 300-аад оны үед лөө Константин хаан чи хэд оны вэ? Тэнгүү дараа нь Христэд итгэлтэй болж эхэлж байгаа ш тэр улс гүрэн чинь. Тэрнээс хойш дахиад 1100 жил ингээд дэлхийн хамгийн хүчирхэг хэвээр үлдэж байгаа штэ. Тэнгүү яг тэр их үеийн итгэгч нарын жишээ зөв сайн мэдээд хараацсан байхгүй тий. Эдгээр хүний мах иддэг гэдэг ингээд гүтгээд байхад л нөгөөдөл чи яг амар сайн амьдраад байгаагаараа харуулад шүү дээ тий. Тийм тэгэхээр одоо яг бас үйл хэрэгээрээ бид нар бас бурхныг гэрчлэх хэрэгтэй байна тийм ээ. Тий тэгээд ер нь бол одоо гэрчдэж байгаа шүү дээ. Одоо нэг юм үг байдаг шүү дээ. Солонгос биш гадаад ажиллаж байгаад ирсэн монгол залуучууд хаач байсан ажиллаараа ингээд өөр байгаад байна тий. Тэгээд илүү лавзах юм бол тэдэрт илүү итгэгч нар илүү бас илүү итгэмжтэй байгаад тэр. Тэн өдөр бурхны хүсэл бол ерөөсөө энд хинч байсан ажиллаж хийж чадахгүй, хараад хийж мэдэхгүй шал өөр санаа бодлоготой нөгөө паландаж орлоноос суугаад сайхан амьдрах бодолтой залууг солонгост аваачаад
хэлбэржүүлээд үнэхээр нэг элдвэр шиг болоод чинь нухаж байгаа зөөлрүүлж хагаад үнэхээр тэгээд нэг ажиллаар дамжуул бурхан яаж хамт байдгийг өнөөдөр би өөр амьдрал дээр харж байгаа байхгүй. Тэгэд бурхан надад яаж ярьж арга нь эсвэл ажил хөдөлмөр юм байна. Миний одоо хилэмж одоо биеийн хилэмж юм уу да тий. Энэгээр ярих та. Тэгээ тийм учраас би бас нэг ярьдаг шиг би нэг баг залбирж их сонсох дуртай юм билээ. Баг залбирж үгийг бурхныг их сонсох дуртай. Аха. Тэгээд үгийг сонсоол баг ярьж. Тэгээд энэ төр чинь нэг залбирал хөтлөгдөн штэ. Эцэг яг үсэж байгаа юм бол гэдэг. Тэгээд энд бас дуртай. Тэгээд нөгөө ажил хийгээд байгаа юм чинь нэг залхуураад ярих нь багсаа. Гэдэг шиг тэгээд унтаад тэгээд Адамд яг анхаа олгосон ажил нь болохоор амар амархан байсан баг. Хоол унд тэнцээ ерөөсөө тийм бүх юм хоолоо олж идэх шаардлага. Хоол нь зөв билээ. Хаасаг. Зүгээр тийм амар тийм захиргааны тийм амар гоё ажил өгсөн байхгүй тийм амьтдыг тийм бүх бүтээлүүдийг нэр өг тийм өргөжж олон бол тийм энэ бүх юмыг захируулахаар ингэж эрх мэдлийг өгсөн байгаа байхгүй тийм. Бид нэр өөрсдөө би бол ингэж боддог. Адам Ева хоёрыг хүмүүст хүндрэлтгэлийг бүдрүүлээгүй байсан ч гэсэн дараагийн үед бүдрэх л байсан. Бүх үеийг бурхан ямар нэгэн байдлаар бүдрүүлэхгүй байжгаад яг бадрал дээр ирсэн ч гэсэн бадрал бүдрэх л байсан байхгүй. Тэгэхээр бид нар бол угаасаа л яг нүгэлтнүүдтэй бурхан л энэрэнгүү, бурхан л нэгүүлсэнгүү сайн сайх. Тэгэхээр яг тэр сайн сайхныг бурхан яг өгцөн байхад бид нар яг өөрсдөө тэгж болдгоо хүмүүс байгаа байхгүй. Тэгээд яг ялчгүй даруусгагддаг. Тэг бурханд шүтгэхэд яг хамгийн сайн сэтгэл зүйн байдал бол за би бол ингэж чадахгүй байна. Тэг миний хийх гар бол ингэж дууст юм байна тий. Бурхан л яг агуу маань гэдэг яг энэ үеэсээ хүн яг жинхэнэ яг сайн шүтлэгтэн болоод байгаа юм шиг. Тэг бурханыг яг жинхэнэ сайн шүтэж чадчих байгаа юм шиг. Би өөрөө чадаад байгаа шүү дээ гэдэг нэг давхар байхаар ингээд бурханыг бас жоохон зарим дээр хаяад байгаа байхгүй тий. За би бурхан энийг бол би өөрөө хийсэн юм гэдэг нэг тэр. Тэр амьдрал нэг сони юм байдаг шүү дээ. Итгэж болчоо зарим хүмүүс ариун сүнсний үр жимс нэг зан чанарын хувьд ингээд ариун сүнсний хүчээр өөрчлөгдөж байдаг. Зарим итгэдэг хүмүүсийн хувьд зүгээр энэ зүгээр натураараа байж итгэдэг зүйл байдаг шүү дээ. Тэг амар сонирхолтой тийм үү. Энэ хүн зүтгэж байж ингээд ийм харилцаан дээр ингээд өөрчлөгдөж байгаа нь итгэж биш хүний хувьд зүгээр л тэр хэмжээнд л хүрч байгаа байхгүй. Зарим хүний хувьд өөрчлөлт нь. Тэр нэг бурхан хүн дээр нэг өөр янз янзаар ажилладаг юм шиг байна. Тэглэг байх. Миний хувьд болохоор аав ээж тэр бол нэг тавих ярахтай хэрэглэдэггүйсэн. Би бол нэг тавих юм хэрэглэдэггүй. Тэгээд архийг бол жоохон бас тэгээд солонгосчууд нэлээд бас яжсэн. Тэгээ миний хамгийн гол ойлгосон тэр Есүсийг таньсан нэг зүйл нь яг Есүсийг өөрийнх нь тэр хийсэн ажил яг юу юм бэ гэдгийг дээр л би амар төлөвлөж харсан гэсэн үг. Нэгсэндээ би нэг ганцаарцсан учраас Есүс итгэсэн биш юм байна. Олон шалтгаанууд Есүс дээр их олон шалтгаан байдаг юм байна л дээ. Цуглаанд явгаад хөлөөнчөртөхийн тулд Есүсийг хүлээгээд авчдаг. Миний болохоор ингэж байгаа боловч яг тэр Есүс над руу хандсан яг миний төлөө яг юу хийсэн бэ гэдэг тэр гол мессежийг харж иж яг жинхэнэ нэг миний төрний итгэл мэн гэдэг миний төр бүрийг зөв суулгадсан болоо та гэж бас итгэдэг. Тэр хүртлээр би хэн нэгэнд таалагдтал баг итгэцэн гэдэг бодоод явуулсан чи тийм биш байсан юм байлаа. Ихний үед бол одоо тэгээд хэлбэржэл өөрчлөгдөд явчихад ингээд та одоо өмнө бахан хөдөлмөрлөлцсөн юм биш та харж ажилласан. Тий. За солонгост бол нэлээд харж ажилласан юм шиг хүн хүнд ажиллаад хийж үзсэн юм шиг. Тий. Тэнгүүд одоо яг гапчигны ажил арай байга хөнгөн ч юм уу те илүү хатуужилтай ч юм уу илүү сэтгэлгээг чинь илүү нэг тийм дайчин болгоцсон ч юм уу тийм нөлөө үзүүлсэн гэж боддог. Тэг нь би нэг яачлаа л даа. Сүүлийн үед нэлээд хойшоо суугаад за ингээд гоё өөргөө чөлөөлөх амрах энэ цаг юм байна гэдэг. Амралт бол хэрэгтэй. Зурж байгаа энэ цаг үед. Тэгэхдээ энийг би илүү бас нөгөө чуулганы үйл ажиллагатай бас илүү энэ цаг нөхгүй бол юу ч хийж суухгүй болохоор хэцүү хүн айгүй өөргөө ингээд нэг юм хинч биш юм шиг ингээд мэдрэмж өгөх гээд тэр нэг юм гарч байгаа нөгөө бас өөр нэг юм заавал орлуулж авах хэрэгтэй юм билээ хүн ер нь. Тэн зүйлийг одоо ингээд бас оролдол хийгээд авах гэж чинь илүү их би одоо нөгөө чуулганыгаа харилцаа хүний шинэ ажилтны тэр хата илүү бас одоо ментор хэрэгтэй юм байна да. Манай ажил дээр те энийг би бол илүү их бас жоо хүсэж байгаа. Тий. Хэрэгцээ тэр байгаа гэдэг
тэн одоо холбох нүүл хэрэгтэй үйл ажиллагаанууд. Надад нэг гоё хүмүүстэйг оролцоо ярилцаал ийм гоё гэртэл гоё түүхээ ажил яаж бусдгийг харуулад нөгөө талаас нь залуучуудаа нэг нийлүүлээд ярьчих бол гоё одоо энэ дээр л илүү төвлөрдөг юм уу гэж бодлоо. Энэ миний илүү их бурхны хаанчлал руу хийх бодтой ажил юм болов уу гэж бодож байна. Тэний бас юу авсан. Мессеж авсан. Тэр юунаас Analyst Summit гэдэг. Одоо бизнес хийдэг хүн байлаа гэж бод. Тэгээд мөнгө бол ер нь хүн эрэгтэй хүнийг ер нь бүдрүүлдэг одоо хүчтэй зүйлсийн нэг бол мөнгө. Тэ. Эмэгтэй хүн бол хамгийн түрүүнд байдаг байх. Эмэгтэй хүнээс болж бүдэрдэг тэ. Өөрийнхөө хуйлд ачаалаас бол гэсэн үг. Яг эмэгтэй хүнд буруу байгаа юм шүү дээ. Өөрийнхөө хуйлд ачаалаас. Мөнгөний төлөө бас хүслээсээ болж мөнгөнд амтшаад бас бүдэрдэг болов уу гэж бодод. Та энэ талаар ярьж өгч одоо яг талбар дээр нь гардаг. Түрүүн ярьжсэн чинь ханаад аялах гэдэг тэр чинь явжсэн шүү дээ. Бас босс болохоор техник хөвтөрөөд бол тийм боломж гараагүй л явж байна одоо хүртэл тэгээд. Тийм үү. Тий. Хизээ нэг амарч нэг хоёулаа ийш тийш явж амарч битэр солонгосод очсон л да. Миний виз нэгдээд тэр битэрээ очих нэг ганц дутаагаа буцаад солонгос юм байл. Ер нь бол би анх нэг эзэн дээр ихэс өмнө хүүхдтэйгээ яаж амьдарч ялээ гэд тэр гудамжаар алхаж явж үзчихлээ ингээд. Тэгээ энэ миний хангалттай болно. Яг одоо гоё тийм нэг амралт далайн болон тэр бол нэг тэгж нэг мөнгөө яах нэг боддгоо юм уу тэгээд. Үгүй яах. Гэр бүлийн өрөөндөө тэгэл нэг нэртэйгээ ойлголцоод. Тэр нь миний хэлсэн дээр энэ уршилтын санаа болохоор бид нар амарч болохгүй гэв шүү. Зөв нэг амьдрал байнгын амьдрал нь тийм байхыг хүсэж байгаа гэдэг юм. Тий. Тэр энэ дээр бол нэг гэдэг. Тий. Тэрнээс ч ажил хөдөлмөрлөж байгаа юм бол нэг өдөр сайхан амарчаа мөнгөсөө ашиглах. Тий, амраад байх хэрэгтэй бол тэрийг этерний ашиглахгүй тэрийг бас ч ажлаас салж чадахгүй одоож байгаа нэг тийм импорт дундор явж байгаа. Тий, илүү сайн ингээд туслах орж ирээд ажиллаж юм бол бид илүү бас дараагийн зөвлөлд анчлал руу бас санаа бодлоо бас илүү яагаад чулаанад хэмжих ажил бас илүү явагдах байх. Ажил илүү төсөх тусна. Тэгээ болтлоо ч гэсэн яг голоор нь сайхан амардаг зуршилтай л байхгүй тий. 7 хоногт нэг сайхан ажил хийдэггүй нэг амардаг өдөртэй ч юм уу тий. Хүний төлөө штэ амралтын өдөр чинь тий. Тий. Тэргээ би ч одоо манай бол одоо нэг жоохон нэлээ өөрийгөө чөлөөлж авч чадахгүй бас ч зуралдаад. Тэгтээ бол битэрээ бол ажралтай өгөө сайхан гарчиг нэр бас үнэхээр эзэн өрөөж өгсөн. Тэгээд олон залуучууд бас гарчаад орж ирдэг байхгүй. За. Эзнүүд нь хөөхөн аягүй хүнээрээ нэг яхаа хч нэг байж идэг. Тэгээд нэг тийм гадуур ямар нэг харилаа гадуур хэцүү байна. Энд буцаал ирлээ гэдэг. Зарчимгүй хүмүүс бас их байгаа л та нөгөө хүний хөдөлмөрийг шулах дуртай хүмүүс байдаг. Тэр хүмүүс чинь залуу хүмүүс яг нөгөө нурууг нь аваа ичдэг байхгүй. Тэр бол боломжийн л цалин өгөөл үнэхээр цалингаа нэг ч өдөр ч гэсэн удаахгүйгээр цалингийн өгөх ресептэрийн зарчим тийм байгаа. Яг бол Библи дээр чинь нөгөө тариалан чинь хураасан ажилчдын хөлс та нар эсэг хашгираад байна гэх тийм баяжууд хэлсэн гэдэг шүү дээ. Энэ миний хувьд бол амар том юу гэдэг байхгүй. Планто шиг тэгээд тийм байх болцсон байх үедээ тий. Эсний өмнө бас зөв байх гэж хэлдэг. Nice. Шунал гэдэг зүйл танд хэр том сорилт болдог вэ? За нэг тийм чөлөөлөгдсөн бохоо шунал мал нэг яадаг шүү дээ. За нэг утас моцон дээр нэг соригдоод байх гайгүй. Би ер нь шинэ утас авч үзээгүй мэлээ. Их нэртэй гэрснээс хойш. Дандаа эхнэрийн авсан утсыг босууж над дээр ирдэг. Яа ч итгэгч энэс одоо өөр одоо үнтэй нэг одоо машин дэргэд авсан юм. Өөр одоо нэг яадаг юм байна даа. Наа ч бол ер нь итгэгч бай биш ч ер нь хаасаг универсал юм шиг байгаа шүү дээ. Ирчүүд нэг эхнэрийнхээ хоч утсыг л авдаг юм шиг. Тий. Тэгээд яг шунал гэл одоо илүү мөнгө боломж гарвал илүү чуулгана дэмжих энд тэнд бас хүмүүст туслах юмсан гэсэн бодлоо явж идэв юм уу банк. Тэгээ мөнгөний талаар бол мөнгө бол үнэхээр сайн зарц. Одоо маш муу удирдахч. Яг бол муу удирдахч та муу санаатай гэж байгаа юм биш. Зүгээр удирдлагын хувьд бол муу хэний бол хэний үгээр орчих. Тийм муу мөнгө маань өөрөө тийм аюултай. Одоо нэг сайн үний үгээр бол дуулууртай сайн удирдахч байна. Тэгтээ маш сайн боол гэж байгаа штэ. Гүйцэтгэгчтэй.
Тийм шүү дээ. Тий. Урдаас хэрэлдээд байхгүй тий. Яг л 50,000 төгрөг орг бол орчин. Хизээш хасагдаж 4,900 төгрөг орохгүй. Чи тэр сайн үйлдэлд очиод зарцуулагдаад тах тий. Тэр сүмийн үйл үйл ажиллагаанд хэрэглэгдэх гэвэл ямар ч асуудал. Сайн зарцаа. Өөрөө мөнгөө эзэн болгочих юм бол мөнгөөрөө стрип ормоор байна. Тий. Зугаал тий хүүхнүүдтэй зугаалмаар эхнэрээ араар тавьмаар байна тий. Эсвэл хүмүүст баярхмаар байна тий. Өөрөө чинь эзэн одоо мөнгө болчихлоо шүү дээ. Өөрийгөө жаргамаар ханамаар нүд юу хүсэж байгаа, сэтгэл юу хүсэж байгаа гүйцэл үлмээр байна гэх юм бол энэ бол мөнгө бол хизээч таны нэг хүслэг гүйцэлж ханахгүй. Үргэлж таны өмнө нисэж явж гэнэ гэж байна. Махбодын хүслийн одоо боол болох юм бол бас мөнгө бол бас л сайн боол байж чадах юм шүү дээ. Тэгэхээр муу юмд ашиглагдах нь шүү дээ. Яаж ашиглана ч өстой гоё point байна. Тий. Тэгээд мөнгө дээр талбар юм баха. Хэрэгт итгэгчнэр мөнгөний тухай ямар буруу ойлголттой байдаг вэ? Мөнгөний талаар нөгөө замадгүй ингээл өөртөө зөвтгөх магадгүй нэг боломжоо алдаад мөнгө бизнес хийгээд тэр нь болоогүй бол за энэ мөнгө их хурахан ер нь угаасаа биш байсан юм биш үү гэх тээ. Зүгээр өдөр бүрийн талхаа бизнес хүртэл ажиллаа явж байсан зэрэг шүү. Магадгүй тийм зарим хүмүүс хүн болон өөр тэр хүмүүс тийм байх хэрэгтэй. Зарим хүмүүс бол бурхан 1 мяна өгчдөг те. Өсөж чадахгүй бол тэр хүний хувьд бол алдаа болдог тийм үү. Яг бол бурхан тэр хүн чадвартайг мэдчихсэн. Гэтэ тэр хүн залхуурсан. Илүү өөргөө тавыг бодоод газарт болцсон эсвэл үзүүлэлээ нэг үржүүлж шиг баг. Тэгээ бурхан би боддیں۔ Одоо бурхан бүтээрээс юу хүсэж байгаа вэ гэхээр бид өгцөн зүйл одоо эргээд бас хүмүүс рүү яаж урсахыг одоо бурхан бидээс харж байгаа гэж би харж итгэдэг. Тэгэхээр бурханы өгсөн тэр 1 мянаг эргүүлээд бид нар яг өнөөдөр шиг бас нэг капчгийн шиг хэрэгцээ хагаад яг хоолойн тэр нэг сагуугийн хэрэгцээ хагаад ингээд бизнес бас гайж байгаа хүмүүстийг бас яаж эзэн намайг олсон шиг энэ бас хүмүүст хүрхөө бас юм бас сэтгэлээс явдаг юм аа тэгээд. Окей. Тэгээд эзний ажил тэгээд явдаг байгаа. За би нэг чек хиймээр байна л да. Одоо яг Библийн бүх зарчмуудтай зөрчилдөхгүй байгаа юу гэдгийг. За энэ нь бол таныг би ингээд шүүгээ буланд шахах гэдэг юм биш шүү. Гэхдээ би өөрөө бас яг ойлгохыг хүсэж байгаа болохоор. За Библийн сургаалуудтай зөрчилдөхгүй байгаа хэсгээр. За мөнгө бурхан хоёр зэрэг үлч чадахгүй те буюу мөнгө наам нь хоёртой зэрэг үлч чадахгүй гэж үг байгаа. Тэгээ тэр наам жанжин гэлж байна уу? Биш. Тэр нь болохоор бас нэг юм мөнгөний бурхан байсан юм шиг л. Мамон юм байна. За хоёлаа эхнээс нь шалгаад ивэ. За хүн мөнгө бурхан хоёр зэрэг үлч чадахгүй гэдэг үг байна. За тэгээд тэр мөнгө буюу мамон гэдэг зүйлтэй те мөнгөний бурхан байсан юм шиг байна. За тийм зүйлд үлч чадахгүй гэсэн. За та яг энэ зарчимтай зөрчилдөхгүй байж чадж байгаа юу? Тэрийг тайлбарлаж өгөөч. За одоо бид нар бол мэдээж бид нар өдрийн амьдралдаа ингээ харах юм бол бид нар эцээч яг байн бухны төвшөнд ингээ стандартад барьж чадахгүй. Тэгээ тэрийг мэддэг учраас бид нар яадаг вэхээр ядаж бид нар бүтэнсөд орчихдоо бурхан бол та бидний бизнес бидний бүх зүйлээс дээд шүү гэдгээ ядаж бид нар энийг хөлөөнчрөнд бол бид нар $7-оор нэг удаа цуглаж бурхныг байранд нь авчирмаар байгаа байхгүй. Тийм одоо ойлгож байна уу? Бид 6 хоног хин нэгэн хүн баг мөнгөндөө хутгалдаа тийм үү. За мөнгөгээр хин нэгэн шилжүүлж авахгүй ажил явдаггүй, авилал өгөхгүй ажил явдаггүй гэд энэ зүйл оролцсон байвал ядаж бид нар бүтэнсөө өдөр болгондоо энийг хөлөөнж шөрөөд мөнгө биш юм байна эзэн минь ээ та бидний эд мөнгнөөс илүү дээгүр гэдгийг хүлээн зөвшөөрөх энэ мөрөглийг бид нар хийдэг байх хэрэгтэй юм байна. Энийг хүлээн зөвшөөрөөд очиж. Тийм учраас бид нар цөм цуглаанд байнга нөгөө энэ төр алдсан болвол бурхныг ядаж 7 хоног эсний өдөр байранд нь байлгаад энэ бидний нэг байнгын процесс энэ амжилт юм байна гэж би харж идэг. Ингүүл яа. Тэс би яг нөгөө энэ бол банк эзний бол мөнгийг тавьчих чадахгүй. Гэтэ эзний өгч байгаа тэр 11 бас төрөлөд бол баг өгчвээ гэсэн гэдэг энэ бол сонирхол байдаг. Болж өгөл өгч юмсан. Бас тэр нөгөө дээр ярьсан гэдэг тэр долгион ахтай ярьж байхад бас ингэ санагдаад байна л да. Ах бол бизнесмен. Тэгсэрний дандаа ингэ яриаг сонсоход бурхан дандаа ингэ нэгт, бурхныг алдаршуулах дандаа нэгт. Хийж байгаа зүйлүүд дандаа ингэ нэгт байгаа байхгүй.
Тэгэд нэг юмд орсон ч гэсэн ингээд залбираад орж мөрдөх те бизнесийн юмда. Тэгэхээр бас энэ өр зөрчилдөхгүй байж болд юм байна гэдгийг яг хараад байгаа юм би. Тэгэхээр бидний тэнгэр төгсгийн төгс байдаг шиг та нар бас төгс бай гэдэг байна шүү. Тэгэхээр та нар хүн чинь алдаа шүү зүгээр гэж бол хэлээгүй. Төгс байх шаардаад байгаа байхгүй. Тэгэхээр магадгүй яг өглөө босоод залбирлаар эхэлдэг те. Жорж Миллерийн би босохдоо суугатаж залбирж идэг гэдэг шиг. Бизнес ер нь байнга хийж байгаа хүн ч гэсэн байнга бурхантай хамт байх боломжтой юм шүү. Байнга бурхан нэгт байх боломжтой юм шүү. Гэр бүлийн хувьд бид нар чинь итгэлийн хувьд бас итгэлийн дагалдуулах эхнэрийн хувьд бас нөгөө бурхан ба эхнэрийн зүрт ингээ энер чинь хооронд нэг очрон зохицуулах гэдэг амар зөндөө асуудал болж байгаа байхгүй. Тэгээ нэг болж өгөө нэг байнга тэнд асуулааны нэг асуудал янз юм шийдэхэд бол тэг ингэж бас тэр бол өснөр болдоггүй бас чаддаггүй учраас хэрэг энэ зүйл энэ дээр бол миний хувьдаа бол өөрийгөө энийг хүлээн зөвшөөрч байгаа. Бурхан бол та бол үнэхээр нэгдэг барьт гэдэг. Гэтэ миний магадгүй ярьж байгаа ч гэсэн миний нэг анзаарахгүй бодохгүй байгаа үйлдэл их нэртэй ингээд энэ таав турах ойж байгаа байдал маань бид энэ зүйлээ бид хүлээн зөвшөөрнө. Бид нар алдаа гаргадаг. Тэгсэн бол эзэн та ингээд бас тэ банк эзний өмнө бас тэгэл очтол гэсэн үг. За тэр ишлэл дээр тийм байна. За бид нар мөнгө олох гэж явж байгаа ч гэсэн ажил бизнес хийж байгаа ч гэсэн бодол санаанд маань үргэлж бурхан магтагдаж идэг те мөргөж идэг. Тийм байвал бурхан нэгт байх юм байна л да. За тэгвэл бизнес хийдэг. Би яг хийдэггүй болохоор яг ингэ чек хийж үзээд байгаа шүү. Тэг бүх зөрөндөө зөрчилдөж гин үгүй юу гэдгийг. Тэнгэрийн анжилалд баян хүн орохоос тэмээ зүүнээс өгчөөр орох нь амархан гэдэг байгаа шүү. Тэгэхээр энэ бизнес хийдэг одоо за тэгээ нэлийн баян одоо итгэж болчлаа гэж бодъё л. Энтэй зөрчилдөх үү? За би чинь нэг баян болж үзег болох. Баян байж байгаад Есүс итгэж үзег болох. Би чинь нэг яг таны сайн өгөн дотор чи хариулт орчих шиг л боллоо л та. Баян байж байгаад итгээгүй дээ нөө Тэнгэрийн анжилалд анх орох талаар яриад байна шүү дээ. Тий. Тэгэхээр энэ бол боломжтой шүү дээ. Одоо нэг Есүс яг нэг хувь хүнд хэлсэн байгаад байдаг. Энэ бол магадгүй нэг тодорхой нэг жишээн дээрээс нэг илэгдсэн байсан шүү дээ. Тэ. Нэг хүн мөх амиг авах гэдэг. Тэ бүх юм байгаад идэг. Тэ хойлуудаа дагдаг хүн байгаад идэг. Төгс хүн байгаад идэг. Бараг л. Тэ. Тэгтэл Есүс тэр үнийг яг онцгой тэр хүн хандсан нэг үг хэрэгтэй байсан. Тэр хүн байгаа бүхний орхичоо. Надад тэгээ намайг даг гэсэн. Тэгээ Есүсийг дагах нэг хэцүү зүйл юу болдог вэ? Бизнес хэрэгсдэнд яг Есүсийг 100% дагах бас хэцүү байдаг шүү. Тийм үү? Тийм. Яагаад одоо тэгээд чинь шууд Есүс тэр хүмүүст нөгөө дагах тэр юугаа эртээ мэдчих хэрэгтэй гэсэн үг. За бүх хөрөнгөө дагаад тасаас дараад намайг даг гэвэл өнөөдөр капчиг нь бурхан надад ингэж хэлэх үү. Тэгэхээр юу н өөр байгаа даа. Миний хувьд бол яг бол анханасаа эзнийг мэдээд эзэнд дуулахтаа эзний өгсөн зүйлийг итгэж явж байгаа. Тэгээ яг ингээд би нэг зарим хүмүүстэй ингээд бизнес хийдэг хүмүүс нэгсэн тэрхээр бизнестэй тэгээ ардаа нэг бөөтэй тэгээд миний үг орох зайг байгаа даахгүй. За. Тийм. Гэтэл тийм хүмүүст энэ айгүй хэрэгтэй байна тийм үү? Гэтэл тэр хүн бохон дээр нэг мөнгөний авах үг нь хүсэл байхгүй л те. Хүн тэр нэг өөрийг нь аварчмаар байна. Гэтэл тэр хүнд нөгөө нэг өөрийгөө чөлөөлж чадахгүй байгаа. Өөрт нөгөө нэг тэг болоод байгаа юм чинь хэд хөрөнгө гэдэг зүйл өөрт нь ямар их хамааралтай болсон би эргэтэн шиг болсон байгаа. Тэрийг нь Есүс хэлсээр байгаа. Тэгээд тэрээс олон бизнес тэнцвэр амьдарч ийн боддоо тэгээд тийм хүмүүст сайн мэдээ хүрхэнд тулд яах ёстой гэвэл байгаа зүйлийг авч иж сайн мэдээ оруулахгүй бол байгаа юм дээр нэмж өгөхлөөр орж өгөхгүй. Тэгэхээр энд бол тэг бурхны арга зам бол бас ингэж ажилтдаг гэж би итгэдэг те. Маш гоё ярил та. Бид нар шиг ингээд юм хоосон дотроо сүнсэн чоосон, вентралын чоосон хүмүүс дотроо бурхнаар өгье гэж орооч гэж түлхээд байдаг. Тэгэл зарим хүмүүс бурхан бол тарааж хүмүүст өгч өдрөө. Тэр тарааж өдөр. Боёод бол шин саунд, шин зүйлийг хийхгүй бол хуучин юм дээр чинь шин хизээч орохгүй те. Тийм учраас зарим хүмүүсийн амьдралаас бурхан бизнесийг авч иж тэр хүн бурхан өөрийгөө бас итгүүлэх арга зам явж болно.
те. Тэгээ би бас тэрэж итгэдэг. Наач гоё тайлбар шүү. Окей. За нэгэн хүн байжээ. Маш их ургац хураагаад тэгээд одоо юу хийх вэ? Яах вэ гэдэг. Тий. За ерөөсөө ингийн амбаараа хураагаад амбаараа нураагаад гоё томыг бариад те. Хөрөнгөө хураая те. Тэгээд ид дуу амар те. Сэтгэлээ гэдэг өөргөө. Тий. Өөрийгөө тэгнэ гэдэг байгаа шүү дээ. Тэнгүүд мунхаг чиний юм өнөө өрөө нэхийдэж магадгүй. За энийг яг хүмүүс янз бүрээр тайлбарлаад байх шиг байлаа. Гэхдээ энийг яг юу гэж одоо яг гаж урсгал хэмжээний бол энэ тайлбарлагддаг л дээ. Одоо Есүсийг яриаг учраас. Тэгэхээр энийг одоо юу гэх юм? Зарим хүмүүс болохоор бидэнд яг одоодоо байх хэрэгтэй, өнөөд маргааштай байх хэрэгтэй гэж ойлгоод байна. Та энийг юу гэж ойлгох вэ? Тэгэхээр яг энэ эсрэг өмнөх юун дээр нэг бас нэг харьцуулсан байгаад байгаа. Юу нөгөө бизнес секторт нэг төлөвл тийм үү? Магаш энэ жилийн дараа тэгин ингэн гэдэг бүх төлөвлөгөө байх хэрэгтэй. Тэгээ нэг байшин барихтаа энэ залуу баян бол бас төлөвлөд нь штэ. Бас ингээ одоо ингээд ажил нь явагдаад байна. Би тэгээд тэгин төлөвлөд байна. Гэтэл эсрэгээр бурхан хийгээд байна. Тэр бид нар нэг гişлийг харахтаа тэр нь бүх хүмүүст хамаатай гэж бас биш. Энэ бол тодорхой нэг контекст дээр хэлэгдэж байгаа үгнүүд байгаа шүү дээ. Тэгээ бид нар юм таа нөгөө тэрийг бид нар бас онцгой харах хэрэгтэй юм шиг байна. Тэр баян дотор бурхан талархсан бурхан гэсэн тийм сэтгэл мэдээж байхгүйс учраас тийм үү. Тэр хүн тэгэл гэж хэлэх нь бол бурханы бол зөв штэ. Тэгээд би тэгж харж байгаа. Тэгээд Авраамын хувьд бол баян байсан. Исаак, Яаковтай бүгд хүмүүс тийм. Тэгээд Барнаб гэдэг бас эдгээр газартаа мөнгөтөн байсан. Тэгтээ тэр бүх мөнгө өгсөн тийм үү. Тэгээд үйлчлэлийн төлөө явдаг. Тэгэд энэ итгэж хүн ийм байх хэрэгтэй гэдээ бодох юм бол нөгөө үнэхээр тийм дуудахтан бол ягаад болохгүй гэж бүх юм өргөнд эрдэнэ дөргөөд хаяад. Тэг яг бол нөгөө эзний хаансны талбар гэдэг маань миний харж байгаагаар сайн мэдэн төлөө бүхнээ зориулах тэр таланттай хүн байж болно. Гэтэл бурхны алдрын төлөө хурааж хуримтлах шаардлагатай хүмүүс байгаа. Байд юм шиг байна. Тий. Тэгэхгүй бол тэр нь алдаа болно. Хурааж хагаад бүр бүтээл тэр нь өөр хүний төлөө тэр нь хураагдж яадаг тийм үү? Тийм шиг байлаа. Нүгэлтнүүдээр хоруулдаж хагаад өөрийнхөө хаанчлалыг өгөөдөө өгдөг тэрийг. Тэгээд бурхны арга замыг бид яг нэг өгүүлбэрээр нэг шлээр намжил бүгдээр нь дүгнэх бас боломжгүй байна. Яг. Маш олон арга замууд байгаад тийм те. Яг ингээд таны амьдралыг харахаар бурхан тантай харьцдаг, надтай харьцдаг шал өөр байгаа байхгүй. Яг хүн хүндэн таарсан яг юм сургамжуудыг өгж амьдруулдаг юм шиг тий. Гэхдээ ер нь ганцхан та бит хоёрч биш. Олон итгэгч нарыг харахаар ингээд хүн болгонд яг таарсан ингээд харьцаагаар нь ингээд сургамжлаад явдаг байхгүй. Төвчээртэй эцэг шигтэй. Яг хэрэгтэй зүйлийг хийдэг тий. Тийм байгаад. Тэгээд мөнгө бол сайн. Тэгээд мөнгөний хайр бол тэгээд тэр чинь хүний бузарж байна гэж яриад байна. Зөв гоё. Надад гоё санагдаж байна л да. Мөнгөнд яг амар хайртай болоод дурлаад их амтшаад эхлэхээр те. Мөнгийг бол яг гоё зэвсэг хэрэгсэл. Тэ гоё багажаар нь байлгуул зөв багаж. Яа. Тэ. Махуудынхаа хүсэлд эгонд автад эхлэх юм бол мөнгө бол таныг яллаа шүү дээ. Тэгэн. За миний ойлгосноо болохоор та солонгост байж итгэсэн юм шиг. Тэгс. Тэр итгэсэн түүхээсээ та нэг товч хаалцаач. За тэгэл нэг тийм бадрангуй төвчлээ нэг их л тийм ганцаардсан мэдэр тий. Ууланд нэг орбизон гөрөө зовоолж амьдэрсэн. Тэгээ нэг бүтэнцөөдөр болохоор өөрийгөө нэг хитэн дээрөө байгаад нэг хэн намайг зугаацвал яаж өгөө зугаацуулах уу гэд түн төмөн дээр эргэлдсэн нэг тийм л залуу байсан байлээ. Болцсон байсан байлээ. Тэгээд нэг л сэтгэд хөдөлтэй түн төмөн дээр ирэл илээ шиг тэгээ нэг болон ч суучаал намайг орох уу гээл түн төмөн гэдэг нь болохоор монголчуудын хараан дотор тий. Тэгэл тэргүй чинь хэдэн нэг каргоны чинь давхруудаар нөхлөө ороод гараад тэгээ би ирсэн шүү гэдгээ таниулах гэж байгаа юм шиг. Нөгөө нэг ирсэн бүрдүүлэх юм шиг. Тэгэл монголчуудтайгаа нэг юм шиг гэдэг шүү дээ. Тий. Тэгэд явж байсан. Тэгээ нэг л тийм өөрийгөө олохгүй хоосорлын байжгаад тэгээ нэг тоглолтын дондор нэг Монголдаас нэг Монгол тоглолт ирээд тэгээ нэг тоглолт бас тэнцэрээс үзээд явж байгаад тэгээд нэг залуутай танилцсан. Тэр залуу ажлын байр хэрэгтэй болж хайжсэн хэрэгцээ байсан. Өө ашгүйтэй хөдөө байгаа.
хантай боллоо гэсэн. Тэр залуу маань өөр итгэж юм байж таарсан. Тэгээ надад ахтар 3 сар ажиллаад тэгээд явсан байхгүй. Тэгсэн чинь миний дотор өмнөх байснаас илүү хоосрлын мэдэрсэн бүр. За. Ганцаараа ядж яхад ингээд дахиад нэг найзтай болоод ингээд 3 сар болоод чинь яваад ингээд хоосорсон. Тэгтээ надад нэг сонир мессеж үлдсэн байхгүй. За. Тэр бүтэнсөө дурлан аюу гойдын цэнцгэр хувцлаад тэгээ алуулцдаг. За. Тэгээ би болохоор тэгэл за би болохоор өөр цаашаа явчихна. Заримдаа би нэг өдөр гэртээ үлдээ байжгаад намаа үлдээчихжээ. Тэр намаа үзсэн чинь Библи гэдэг нь тийм байна. Тэгээ би тэрний амар догдоод хулгай байж байгаа юм шиг болчихсон байхгүй. Хүний үнд ингээд өмнө надад тэр хүний сайн мэд яриадсэн л дээ. Тэгээ Библийг үзүүлж байгааг. Тэгээд Библийг аваад минь зүрх амар зам бүр догтлоод цоглоод бүр тэгээд уншаад байсан чинь хамгийн ихний мөр дээр нь бурхан тэнгэр газар бүтээвэ гэдэг үг. Тэн миний бүр шок болсон байхгүй. Яг тэгвэл би нөгөө энэ миний төршлөгт өмнө би оюутан байх үеийг бүр санагдуулаад багшийн юм санагдуулаад би чинь багшийнхаа бас хайртай шавн байлаа. Манай багш чинь нөгөө зураач баримлчин тэгээд сайн захаа хажуугаар муу юм бас зааж өгдөг. Яаж арх ууж, яаж эмгтээ хүн хөө найрах мууар хүн тэгэл тийм учраас нөгөө гим нэгүүлт цараагаан чинь нөгөө тийм зур багшаага бодож байсан. Уран бүтээлч юм байна гэж ойлгохгүй шууд бурхан бүтээсэн юм байна гэдэг. Яг бол бидний дотор нэг тийм зүй байдаг. Ер нь ямар ч зураач хүн баримт уран бүтээлийн дотор энэ байгаль бол хэзээч өөр өөргөө бүтээгээгүй. Нэг байгаа гэж оюун санаа байгаа. Төгс үуч чадвартай нэгэн байгаа гэж итгэдэг байхгүй. Тэгээ тийм үг Библиэр ингээ хамгийн ихнээр гараад тэгэхээр миний хувьд бол бүр нүд нэгдэх шиг болоод тэгэд хулгай уншаад бүр тэр өдөртөө. Тэгээ ер нь магааснаас дараа ирэх чи ийм байсан юм биш тэгээ тэ. Тэгээ би өмнө зурдаг. Би болоо эмхтэй хүүхэн шалдан хүүхэн зурж зурхтны хавар тавиад ингээл өөрийгөө ингээд кайф амьдарч байсан тэ. Тэгээ ийм чадвараа одоо тэгэл гимний улс дотор ингээд утгалтсан амьдарч байгааг олж хараад тэг чамайг дагаж явъя. Тэгээ Монгол цуглаанд явдаг юм байна гэсэн. Тэгээд энд очиж үзсэн. Тэгээ галер Монгол цуглаан ингээд 2003 онд анх явчих үзээ. Тэгээ тэнд очсон чинь намайг хүлээж ийсэн юм шиг монголчууд нь намайг танихгүй. Гэтэ намайг хүлээгээд хэзээ мэддэг байсан юм шиг ингээд. Тэгээ түндэмэнтэй Монгол таван дээр харьцуулсан шал өөр ертөнц байгаа байхгүй. Адилхан монголчууд ирнэ. Тий. Намайг хүн болоо намайг таниал гари бараал хүндлээл үнцэн өгөөл. Тэр би чинь бодохгүй. Өө заа ингээд надад энэ газар амар гоё гэртээ ирсэн юм шиг тийм үү. Миний хайгаад байсан газар юм шиг харагдаад. Ингээл ерөөсө тэр хүмүүстэйгээ нэгдээл уусаал. Тэгээ бурхныг анх тэр өдрийн номлог би номлоод их санд штэ бодоо хүртэл ингээд тэгээд ингэж итгэсэн. Тэгээд Монголд яагаад итгэж амжаагүй юм бэ гэхээр ер нь бурхан сэхүүн гэдэг нэг гоё хоосон ган галгар залуу явж байсан ч гэсэн нэг газар аваачаал нэлээд юм бодуулж хагаад тэгээд бурхан бас босгож ирсэн юм байна да гэж бодоод байсан. Үүн би бол нэг сайхан охин гараасаа хөдөлчөөл тэгэл юу Есүс мэсэс гэдэг шүү дээ. Тэгэл явчихсан тэгээд яа тэгэл үнэхээр бурханы цаг тэнд аваачиж мэдрүүлэх байж тэл гэж одоо талархдаг шүү дээ. Нэг сурагч бэлэн болоход багш ирдэг гэж нэг Библи үг шил дээ. Тийм хэл зүг байдیں۔ Тэрийн шиг яг таныг яг бэлэн болоход л тэр залууг явуулжтэй тий. Тэгээ 3 сар хамт байж таараад тий. Тэр хүн одоо ажил хийх гэж очсон биш илгээлт хийсэн байгаа байхгүй тий тань дээр. Тийм ба. Одоо тэгээд ерөөсөө надтай уулзсан. Тэгээ би чинь нөгөө амар тийм сони мессеж очсон. Монголчуудад зайлшгүй хол бай гэж. Тэгж хэлдэг шүү дээ монголчууд тий. Хойрхон байвал тэгээд монголчуудаас хол байл хэлдэг шүү дээ. Тэгээд яасан чинь хитрхи тэр нь ихсэн яасан тэгээд тэр залуудаа амцаагаа нөхөлж яваад. Тэгээ манай хүн ч гэсэн одоо бас өөрөө бизнес миний тэр жуулж явдаг хүн. Тэгээд өнөөдөр бурхан тэгээд алдрыг өргөхөөр бас байгаад талархаж байна. Тэгээд тий дараа ажил хөдөлмөрөөр дамжуулж. Таны бас яг энэ ярьсан яриа маш олон хүмүүст юм ойлгуулах болтгой. Олон хүмүүст бас яг энэ санхүүгийн боловсролыг бас зааж өгөх болтгой. Тэгээд итгэгч одоо миний хувьд болохоор яг тийм
сайн мэдээ хийж байгаа нь угаасаа зөв. Тэгээ сайн мэдээний төлөө ярих нь зөв. Энэ ажлууд дээр бол маргаан байхгүй. Тэгвэл мөнгөний төлөө тэгээ бизнес хийх юм уу яах юм гэдэг дээр ингээд нэг бодохоос тэгээ залхуу өрөөд хайчдаг байхгүй. Ягаад тэгэхээр ингээд би тэгээ түрүүний яг ишлэлүүдээр ингээд бүрэн чеклж чадахгүй байх. Тийм учраас бизнес хийдэг хүнийг ирсэн дээр нь эдгээрийг ингээд яриулах гэдэг байхгүй. Тэгэхээр танд баярлалаа. Өнөөдөр цаг гаргаж ирж одоо манай ярилцлаганд орж байгаад баярлалаа. Маш их одоо ажилтай, маш их завгүй байдаг хүн ч гэсэн таны ирж байгаа нь бидний нэр төр хэрэг байна. Тэгээд танд бас яг сонсогчдод хэлж амжаагүй байгаа, хэлхийг хүсэж байгаа мессеж байна уу? За. Тэгээд капчкэн дээр нэг юм өрөө үг байдیں۔ Ширхэг бүрэг сэтгэлээсээ гэд. За. Энэ маань өөрөө бас нэг Библийн юу та нар юу ч хийсэн эзэнд үйлчлж байгаа мэт чин сэтгэлээсээ хийдэг нэг шийдэл байдаг шүү дээ. Унтсан ч эзэн ч те. Эзний нэрийн аль энэ үг байдаг байхгүй. Тэгээ бид нар нэг бас нэг энэ тавхт холбоотой нэг жон нэг хүлжээ. Та бүхэн капчк нэг идж хахад нэг цаанаа нэг гоё ам байгаа гэдэг цаана маш их том юу явдаг шүү. Сэтгэл явдаг шүү. Яг бол танд нөгөө гар дээр арилгасан замч шиг нэг өндөгшиг өөгүй тийм мах охин тулд цаана маш олон хордол хаягдлыг бид хайжаад байна. За. Энэ ингэхгүй байж болох байсан. Голдсон машинтад нагацсан хийчих болно гэж үү? Тий. Хэрэг би зүгээр ашиг бизнесээ бодоод хордлоо ингээд хараад хайрын цартад баг бол ингэж болно. Гэтэ надад нэг юм эзнээс өгөгдсөн нөгөө энэ нивэлийг чин сэтгэлээс өмнө гоё амттай чиг өгчих юмсаа гэдэг энэ зүйл байдаг учраас цаана асрагт хордол явж идэв юм аа. Яа. За магадгүй нэг жишээлхэд 21,000 кг махнаас 1800 кг мах бол зүгээр хаягдж байгаа гэсэн үг. За. Хальс өөх янз янзын тэр нэг ус тийм болчихлаа та. Тэгээд хамгийн сайныг л өгөх хичээдэг байхгүй. Наа чи бол надад бол амар маркетинг боллоо шүү. Би шууд баярлалаа. Би яг нэг би энийг хүмүүс мэддэг байхгүй. Тэгээд ажилчид ингээд гомдолдог. Өмнө чи ингээд тэгээд ингээд тэгээд би ойлгох та нар ойлгох хичээгээрээ энэ зэн би цаана их юм золиослж байгаа шүү гэдэг. Зөв. Наа чи стогоо юм. Тэр нагацснуудын яг хийдэг орцуудыг харахаар бас гачин хийчихдээ мэлэн шүү дээ. Хамаг одоо хаягдл маягдл тэр нөгөө шүрмс хүмүүсэл нагц руу хийчихдээ юм шиг байна. Тэгэхэд манайх одоо дандаа гойны цул махаар тэрнээсээ нэг илүү өөхтэй гоё айлс дандаа хайж. Энэ бүгдийг ягаад юунад л хийгээд байгаа вэхээр нөгөө бид нар нэг бурхан намайг хайрлсан шиг би бас үйлчлэгчдээс хайрламаар байна. Тэгээ энэ үн цэнтэй зүйлийг хүмүүс эргүүлээд бид төгөөд байгаа учраас бидний бизнесийг дэмжиж байгаа учраас тэгээд энэ бол миний таавд нь хэр. Гэхдээ наа зарчмын чинь ч гэсэн бид нар яг подкаст хийж байгаа хүмүүс ч гэсэн ер нь бүх хүмүүс яг ажилдаа аваад хийчмээр юм байна. Тэг зүсэн бүрийг те. Ширхэг бүрийг гэсэн те. Одоо ширхэг гэдэг зүсэн боллыг нэг хэлж байгаа шүү дээ те. Жижигхэн хөвлөжин болгоо нэг. Одоо чинь анхны санаа нөгөө бөөрнгийн мах энэ сэтгэлээс айдаг байхгүй нөгөө тогоонтор ихтэй шархтаар ингээд нэг голдын бөмбөг шиг болгож шийдэх байхгүй. Ингэж тэгвэл нөгөө босод зүгээр нэг арзаалгаал тэгэл өөртөө шуудан дурсан ихний үхрийн ивэр шиг оржвол муухай харагдаж штэ. Тэгээ бид чинь ясгүй бүх гоё юм хийх хүсэж идэг. Окей. Гой санаа байна. Бүх хүмүүс ер нь хийж байгаа ажил дээр яг юм зарчим баримтлал аягүй гоё юм байна те. Эзэнд үйлчлж байгаа сэтгэлээ сандж яана гэсэн. Тэгээ энийг мессежийг ажилтаа бас хүргэх юмсан гэж боддог. Окей. Тэгээд ашрын дурдахад манайх одоо өнөөдрийн дугаар спонсорд дугаар биш шүү. Мөнгө аваагүй те. Нэг капчикний сурталчлал дэмжингүүд аяг бол мөнгө аваад хийж байгаа гэж бодож байна. Тийм биш яг цэвэр зүгээр яг итгэлийн ах те. Бизнес хийдэг хүнтэй ярилцж байгаа юм дугаар байгаа шүү. Тэгээд та бүхэндээ баярлалаа. Манай өнөөдрийн дугаарыг сонсож аваад маш их баярлалаа. Тэгээд магадгүй санал зөвлөлдөх зүйлүүд гарсан байх. Тэгээд дахин хэлэхэд бол бид нар олон зүйл дээр санал зөвлөж магадгүй. Гэхдээ яг үндсэн нөгөө Есүс Христийг бурхан гэдэг дээрээ санал нэгдэжэл байгаа бол эсвэл Солонгос хотод Есүс те янз бүрийн юм бишлэл бол яг итгэгч нар бол Христийг тунхаглах ажил дээр хамгийн гол төвлөрөө те. Тэр бол хамгийн чухал юм аа. Хэлмээр байна. Тэр жижиг зажиг маргаанууд бол яах вэ тий. Тэгээд ахтаа бас баярлалаа. Яг санхүүгийн тал дээр одоо мөнгнөөс хол итгэгч нар зөндөө байгаа. Тэгэхээр бас тийм зүйлүүд ярьлаа. Би бас яг бодож ин
Магадгүй бүр санхүүгийн сахилгын талаар бас нэг тийм зүйл яриулмар ч юм уу гэж тий. Дараа нь ч юм уу. Тэгэхээр тэр бас аюу гоё дууралж магад. Би баг өөрөө суралцаад явж байгаа. Окей. За тэгээ баярлалаа та бүхэндээ дараагийн дугаар уулзцгаая.